Hi guys, хов болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр Америкийн ерөнхийлөгч Трамп цагаан ордон дотроо хэвлэл мэдээллийн хурал хийж байхдаа сэтгүүлч болон сурвалжлагч нарт асуусан асуултууд нь хариулаа явж байсан. Тэр үед нэг сурвалжлагч Трампаас ингэж асуусан ба хэрв дээрээ яг convicted болоод шүүх хурал дээр гэм буруутай тогтоогдоод шоронд орвол та дэрийг pardon хийх бодолтой байгаа юу гэж асуусан байгаа. Pardon хийн гэдэг чинь болохоор нөгөө ерөнхийлөгчийн өргөшөөлийн хуулиар суллах гэсэн үг тийм. За тэгээд суллах тэгэж уучлах өршөх бодолтой байгаа юу гэж асуусан. За тэр үед болохоор Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр би яг одоогоор бол мэдэхгүй байна. Яг бол би ерөөсөө энэ хэрэгт яг юу болоод байгаа нэ гэдэг айгуу тийм сайн closely follow хийгээгүй байгаа. Ер нь хэвлэл мэдээлэлээр айгуух гарч байгаа ч гэлээ би бүр яг дээрийг энэ шүүх хурлын тухай яг юу болж байгааг сайн дагаад явахгүй байгаа. Тэгэхээр би яг юу болж байгааг мэдэхгүй учраас яг pardon хийх үгүй юу гэдэг дээр бол хариулж чадахгүй. He used to like me a lot гэж хэлсэн. Дэрийг надад айгуу дуртай байдаг байсан. Найз нөхдийн холбоогоор айгуу тийм нөхөр найрцаг байдаг байсан гэж хэлсэн. Яг намайг улс төрд ороод ихэлсэн чинь анх удаага ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ихэлсэн чинь миний тухай нэлээд эвгүй доромжилсан намайг доош нь хийсэн зүйлүүдийг яриад явж байгааг би харсан, сонссон. Тэгээ тэр бол айгүй харамсалтай гэд тийм имийг Трамп ярьсан байгаа. Тэгээ яг pardon хийх дээр тулах юм бол би энэ хэргийг өөрөө сайн шалгаж судалж ижил яг үнэхээр pardon хийлгүүлэх эрэгтэй хүн үгүй юу гэдгийг бол харах болно. Тэгээд хэдийгээр тэр хүн надад дургу байлаа гэд дэрий надад дургу байлаа гэд миний тухай янз бүрийн юм ярьж явдаг байлаа гэд би тэрнээс нь болоод би дэрийг pardon хийхгүй энэ гэсэн тийм зүйл бол байхгүй. Би тэгэж өс сандаг хүн бишээ гэж тийм зүйлийг Трамп хэлсэн байгаа. He used to really like me a lot, but I think when I ran for politics he sort of that relationship busted up from what I read. I don't know. He didn't tell me that, but I'd read some little bit nasty statements in the paper all of a sudden, you know. Whether they like me or don't like me, it wouldn't have any impact on me. За тэгсэн чинь 50 Cent дэрийн biggest hater шууд өөрийнхөө Instagram дээр очиод баахан зүйлүүдийг постлж ирсэн байгаа. За тэрэн дээр юу гэж постлсан бэ гэхээр дэрий бол дандаа Трампын тухай talk shit хийдэг байсан. Тэ айгу муухай юмнуудыг ярьж доромжилж энэ дээр болдог байсан. Тэгээ би тэр бүх зүйлүүдийг Трамп руу залгаад хэлнэ. Би бүр Трамп руу залгаад өөрт нь дэрий ийм нэвтрүүлэг дээр ингэж тэгж таныг ярьж исэн гэд бүгдийг нь бол хэлэх болно. Дэрийг snitch хийнэ гэдгийг 50 Cent хэлсэн байгаа. За тэгэж хэлснийхаа даруйд 50 Cent өөрийнхөө Instagram дээр дэрийн янз бүрийн ярилцлагууд дээр нэвтрүүлгүүд дээр ороод Трампын тухай жоохон доош нэгээд оромжлоод ярьж байгаа тэр бүх хэсгүүдийг ярилцлагын хэсгүүдийг тасалж аваад өөрийнхөө Instagram дээр тавиад Трамп харалдаа гэд Трампыг харуулах гад дэр таныг ингэж ярьдаг вэ шүү, ингэж ярьдаг байсан шүү, ингэж доош нь хийдэг байсан шүү гэж тийм snitch юм хийсэн байгаа. Trump gets elected, I really do believe in my heart there'll be a race war. That's why this message is not just to black people. You know what I'm saying? This message is to everybody. This man is really trying to turn us against each other and put us in a situation. America messed up. За ийм сонирхолтой юм өнгөрсөн 7 хоногт болсон байна. За манайхан дэрийн шүүх хурлын тухай ярьж байгаа цуврал бичлэгнүүдийн маань дараагийн анги орж байна. Өнөөдрийнхөө бичлэг дээр хэдүүлээ бас нэлээд маш сонирхолтой гэрчүүдийн мэдүүлгүүдийн тухай ярих болно. За тэгээд аль гэрчүүдийн тухай өнөөдөр бэлдсэн байгаа вэ гэхээр ер нь дэрийн туслахуудын мэдүүлгүүдийг хүргэх гэж байна. Дэрийд ажилладаг байсан 3 former assistants буюу өөрт нь ажилладаг байсан 3 хувийн туслахуудынх нь мэдүүлгүүдийг хүргэх гэж байна. За тэр хүмүүс нь болохоор нөгөө бидний яриадсан маш алдарт зөндөө олон мэдүүлгүүдээр дурддагцсан байсан Capricorn Clark гэдэг эмэгтэй. За түүнээс гадна David James гэдэг бас эрэгтэй байгаа. За тэгээд бас нэгэн туслах нь болохоор George Kaplan гэдэг ийм 3 туслахуудын тухай хэдүүлээ ярих болно. За тэгээд энэ туслахууд ч угаасаа ойлгомжтой дэрэтээ бүр нэлээд олон жил ажилласан бүр яг л өөрөөх нь хамаг муухай зүйлийг хийдэг байсан учраас энэ хүмүүст бол маш тийм их story байгаа гэсэн үг. Айгу том хүчтэй ашиглагдаж магадгүй мэдүүлгүүдийг хэлсэн ярьсан гэсэн үг ээ. За энэ 3 туслахуудаас нь гадна Cassie-гийн ээж болох Regina Venturaгийн мэдүүлгийг бас өнөөдөр ярьж өгөх болно.
За энэ зүү ямар гой тоглолтууд болох гэж байгаа болоо аль тоглолтыг үзэх вэ гэж бодоод байж байгаа залуустаа санал болгох маш гайхамшигтай тоглолт байна. Энэ зууны хамгийн галзуу солиотой вау гэсэн гайхалтай тоглолт One Stage 6 сарын 14-нд Social Pay Park-д болох гэж байгаа юм байна. За тэгээд энэ тоглолтын дээр ямар гайхалтай уран бүтээлчид ирж перформ хийж байгаа гэж Татар, Digital, Quiza, 3 охин, MC Collection гэдэг ийм гайхалтай уран бүтээлчид ирж нэг үчиг цогтаа өнгөрөх гэж байгаа юм байна. За тэгэхээр угаасаа энэ уран бүтээлчдийн дууг нь Монголд сонсож байгаагүй, дагаж дуулж байгаагүй хүмүүс гэж бараг байхгүй байх. Тийм учраас угаасаа энэ үдшил бол үнэхээр дөргөө үдшил болж чадна гэж бодож байна. За тэгээ энэ тоглолтын хувьд бас нэг маш гайхалтай онцлог зүйл нь юу вэ гэх юм бол ямар ч тийм line-up artistууд байхгүй. Яг энэ хүү миний санийд урьдсан үндсэн гол уран бүтээлчд нь дуугаа хүргэнэ гэсэн үг. Тэгээ сүүлийн үед иймэрхүү тоглолтуудаар агиох line-up artistуудтай болчихсон шүү дээ. Тэгэл тэр line-up artistууд нь дуусаар агаад яг үндсэн гол артистууд нь гарч ирэх үед орон юусэн жоохон ядарчихсан байдаг те. Энэ дэр бол тийм байхгүй гэсэн үг. Яг л та нарын хүсэн хүлээж очиж зорж очсон яг тэрхүү уран бүтээлчид чинь тайзнаар гарч ирээд дуугаа хүргэнэ гэсэн үг. За тэгээ энэхүү artistууд нь энэ тоглолтын дээр 60 гаруй дууг дуулах юм байна лээ. Тэгээд угаасаа бүгдээрээ цаг үеийн шилдэг болсон хит болсон бүх хүмүүсийн мэддэг хамгийн сор болсон дуудаа дуулна гэсэн үг. Тэгээ энэ тоглолтын хувьд болохоор хамгийн шилдэг гэсэн тохиромжуудыг ашиглаж байгаа хөгжим дууралтын хувьд ч тэр тайз заслалтын хувьд ч тэр одоо зохион байгуулалтын хувьд ч гэсэндээ бүх юм нь бест байх юм байна. За тэгээ тоглолтынхон туршид үзэгчдийн хоромж үед авахгүй бүр 0 ч орох цаг өгөхгүй гэсэн. Тэгээ бүр ингэж тайзныхаа урд орон юусаа бүр бүрэн ууж чадах ийм гал гаргасан тоглолт болох нэ. За тэгээ тасалбарыг Shopee-ийн мэнээс худалдаж авах боломжтой. Тэгээ эрт авах тусмаа сайн шүү дээ. Early Bird Tickets гэдэг энэхүү сейл нь 6 сарын 9-нд хаагдах юм байлаа шүү. Тийм учраас 6 сарын 9 болохоос өмнө Guess Early Bird Tickets-ээ аваад амжаарай. За тэгээд энэ зуныг One Stage тоглолтгүйгээр төсөөлөхгүй. Эдгээр гайхалтай уран бүтээлчдтэй нэг үжиг галзуу өнгөрөх боломжоо бүү алдаараа залуусаа. За хэдүүлээ яг гэрчийнхаа мэдүүлгүүд рүү орохоос өмнө яг энэ хэрэг дээр яригдж байгаа 2-3 зүйлийн тухай яриадах юм. За эхний яригдах зүйл болохоор маш шинэ мэдээлэл байгаа. Дөнгөж өнөөдөр гарч ирсэн тийм мэдээлэл байна. Өнөөдөр буюу 6 сарын 5-ны өдөр Пүрэв гарагт шүүх хурлын үеэр нэг гэрч мэдүүлэг өгж байсан. Тэр гэрч нь болохоор одоо Дэрийн нэг эмэгтэйг ингэж тагтнаас тэ 17 давхрын балконоос тагтнаас ингэ унжуулад алах гээд ижсэн гэдэг нэг тийм юм яригдчихсан надаа тийм. Тэр эмэгтэй болох Brianna Bangalon гэдэг энэ эмэгтэй гэрч одоо мэдүүлэг өгж байсан юм байна. За тэр мэдүүлгийн үеэр Дэри бүр яг шүүгчд рүү харж байгаа. Тэгээ 12 тангарагтныхаа шүүгчд рүү харж агаад амар тийм бүр vigorously тэр айгүй амар тэгэж ингэж толгой тогтчихсэн гинэ. Бүр ингээл шүүгчд рүү бүр харж байгаа л яг яах гад те одоо янз бүрийн тэр шүүгч нарт хэлэх гээд байгаа мó яах гээд байгаа мэдгүй амар тийм ингэстэй суртайгаар ингэж толгойд өгчээсэн гэдгсэн. За тэгэнгүүт нь тэрийг нь одоо judge нь те яг шүүгч нь олоод ажиглаад харчихсан. За тэгээд нэг богинохон завсарлага хийсэн юм шүүх хурлын үеэр тэгээд 12 тангарагтын шүүгч нар ингэж шүүх хурлын тахимаас гараа явчихсан байх үед одоо хурал одоо түр завсралцсан байх үед шүүгч нь Дэригийн өмгөөлөгч нар руу хараад айгүй ууртаагаар танай client чинь таны одоо үйлчлүүлэгч чинь Дэрэг хэлж байгаа тийм. Дэрий бүр ингээд 12 тангарагтын шүүгчд рүү айгүй амар ингэж толгой тохиод байна. Тэ ийм зүйл бол хийж болохгүй. Угаасаа энэ ч нэг шүүх хурлынхаа дүрмэндээ яг defendant хүнтэй гин буруутай одоо сэжигтэн хүн нь тэгэж 12 тангарагтны шүүгчдэд ямар ч тийм холбоо тогтоох ер нь ёсгүй. Тэгэж ингээл амар суртай харж мараал янз бүрийн ингээд нүд амаа ирмэг ч юм уу тэ эсвэл одоо ингээл толгой молгоод охиох ч юм уу тэр 12 тангарагтны шүүгчд рүү хараад ам юм шивнэх ч юм уу юу ч тэгэж тийм холбоо тогтоож болохгүй байтал маш ингээд ямар нэгэн одоо дохио хэлэх гээд байгаа юм шиг ингэж толгой дохиод байгаа нь ерөөсөө одоо дүрмийг зөрчиж байна. Хэрвээ би энийг дахиж одоо танай үйлчлүүлэгчийг чинь ингэж яхахыг харах юм бол би шууд одоо Дэрийг шүүх хурлаас байн хийх болно гэсэн байгаа байхгүй. Өөрийнх нь шүүх хурлаас байн хийнгээ боддоо. Тэгэхээр шүүх хурлын танхимд байж болохоо болно гэсэн үг. Дахиж ийм үйл гарах уу? Танай үйлчлүүлэгч чинь гэж одоо Mark Agnifilo-гоос асуусан юм байна лээ. Өмгөөлөгчөөс нь. Тэгэхэд Mark Agnifilo болохоор үгүй уучлаарай шүүгчээ те дахиж ийм зүйл тоглохгүй амлий гэж хэлсэн байна. Ер нь ингээ гадуур сонсоод байхад Дэрий бол шүүх хурлын танхимд дандаа амар тийм ингэж шүүгчнэр лөө хаардаг эсвэл шүүгчнэр лөө ингээл толгой молоод тэгтээ одоо гэрчийн мэдүүлгийн тэрийг сонсож штэ. Тэгэл өөрт нь ингээл таалагдахгүй юм сонсогдох юм бол ингээл яг ингээл шүүгчнэр лөө толгойд явахгүй байгаа ч гэлээдээ те ингээл нэг бол ингээл айгүй өөрийгөө те би наадахтай ч санаа нийлж ин тиймээ зөөвөө гэж байгаа юм шиг толгоогоо ингэж тогтдог. Эсвэл өөрт нь ингээд таалагдахгүй юм ярьж байгаа юм бол те
ингэж мэгэл толгой молгоо ингэж сэгсэрч мэгсэрдэг гэсэн. Ер нь тэгээд айгүй их тэгэж барын мувмент харуулдаг. Тэгээд тэрийг ингээ хүмүүст харуулах гэдэг байгаа байхгүй юу? Тэ угаасаа тэр шүүх хурлын танхимд байгаа хүмүүст л харуулах гэдэг байгаа шүү дээ. Өөрөө хэрхэн тэрэнд react хийж гинэ гэдгээ. За түүнээс гадна шүүх хурлын танхимд орж ирэнгүүтээ ингээ яг шүүх хурл эхлэхээс өмнө ингээл хүн амьтан руу хараад инээж хөөрөөл тэ өөрийнх нь supporter хүмүүс рүү хараад зүрх мөрхөн дээрээ ингэж ингээл гэр бүлийн хэнлэгөө хараад ингээл юу илгээж мэлгээл тэ үнсэлт илгээлж энтрэл тэгэл байн ээж рүүгээ хараад тэгээ би танд хайртай шүү гэж хэлж мэлдэг. Ер нь л тэгээд айгүй их үйлдэл хийдгийг гинэ шүүх хурлын танхим дотор дээрээ. Айгүй тийм active байдаг. Хүн болгон л ингээл харж мараал өсчиж яасан янз бүрийн юм хийсэн хүн байдгийн гинэ. Тэгэл өөрийнхөө өмгөөлөгч нартай юм ярьж нээлтэж ч юм уу те. Ер нь л тэгээд ерөөсөө шүүх хурлын танхимд тийм calm зүгээр юу ч хийхгүй ингээ байдаггүй айгүй тийм active байдаг гэж хүмүүс ярьжсэн. Түүнээс гадна бас нэг скетч явуулсан. Энд чинь бараг 7 хоногийн өмнө гарч ирсэн скетч байх. Яг нэг шүүх хурлын үеэр sketch artistууд ингээл зураг зурдаг штэ. Тэр нэг зураг явж байсан нь болохоор дэрийг ингээл өөрөөгөө ингээ тэрвэрж байгаа заяа. Ингэсэн. Яг ингэсэн. Ингэж мөн хүн даарахаараа тэгдэг штэ ингээл. Ямар хөтөн байна гэж тэгдэг штэ те. Яг тийм зураг явж исэн. Тэгээд тэгсэн чинь яг тэрийг дээр яг шүүх хурлын танхимд орж ирээд хийсэн гэсэн. Ингээл яг тэрийг хийхдээ шүүгч нар руу 12 тангарагтны шүүгч нар руу хараад яа хэвээр амар хүтэн биш үү те гэж байгаа юм шиг те ингэж мэгэж тийм барын мувмент хийсэн гэсэн. Тэгээ ер нь бол угаасаа энэ шүүх хурлын танхимд нэлээд хүтэн байдаг гэж хүмүүс ярьж исэн. Угаасаа ярьж исэн ч биш. Би шүүх хурлын танхимд нэг Cassie-гийн нэг мэдүүлгийнх нь үеэр яг гол шүүх хурлын танхимд н ороо суусан гэд хэлжсэн шүү дээ 2 цаг суусан. Тэр үед бол айгүй хүтэн байсан. Ер нь ингээд AC-гээ зүгээр pump хийчдэг. AC-гээ бүр тултал нь тавьчихдаг юм уу яадаг амар хүтэн ингээл агаар үлээдэг заа. Тэгэхээр хүтэн байсан гэхдээ ингээл дээр нэг сүртэй орж ирэл 12 тангарагтны шүүгч рүү харж байгаа тэгээд авах бол шаардлагатай юу те. За дараагийн та нартай ярьж өгөх нэг чухал зүйл юу гэх юм бол яг энэхүү хэрэг дээр indictment дээр 3 дугаар хохирогч гэж бичсэн байгаа хүн нь victim 3 гэж бичсэн байсан хүн нь хин бэ гэдгийг тогтоогдсон байгаа. Тэр хүн нь болохоор Gina гэж нөгөө нэг өөрийнх нь найз охин гинэ. Cassie-тэй зэрэг ингээ үерхдэг бас нэг эмэгтэй гэдсэн штэ. Тэр эмэгтэй байсан юм байна Gina. За тэгээд Gina-г шүүх хурал дээр авчрах гад ингээ prosecutor тал айгүй хичээж байгаа. Ингээ testimony хийлгүүл гээд гэрчийн мэдүүлэг авах гад. Тэнгүүд бүр ингээ Gina ерөөсөө cooperate хийхгүй байгаа гэсэн. Ерөөсөө ингэж туслахгүй, ерөөсөө ингэж өөрөө willingly хурж ирж юу яаж маахгүй мэдүүлэг өгөхөд зөвшөөрөхгүй байгаа гэдгсэн. Тэр бүр ингээд холбоо барихгүй тагчаг алга болсон гэд тэгсэн. За тэгсэн чинь дэрийн өмгөөлөгч нарын талаас ингээд шүүгчтэй ярьж хахад бол бид нэр ингээд уул нь бол авчирна. Тэгээ бид нар бол ингээд Gina-тай холбоотой байгаа. Тэгээд Gina-г бол манай талынхаа авчрыг гэвэл авчирч чадна. Гэхдээ бид нэр авчрахыг хүсэхгүй байна гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр ерөөсөө Gina одоо ойлгомжтой яг дэрийн талтай холбоотой байгаа гэсэн үг. Дэригээс одоо мөнгө авчихсан ч юм уу те ингээд дугаа байж чимээгүй байгаа мөнгө авчихсан байж магадгүй. Гэхдээ манайхан би танарт нэг Gina-гийн тухай ярьжсанаа да нэг подкаст байсан ма тэр подкаст одоо устгагдчихсан гэж яриад байгаа байхгүй юу. Яг нэг 2-3 жилийн өмнө илүү нэг хийгдсэн подкаст байсан. Тэрэн дээр ингээд Gina ярьж байхдаа ер нь миний харахнаа бол ингээд яг Gina айгу тийм дэрээд одоо хүртэл хэдийгээр ингээд өөрийг нь амар зодож моддог байсан те ингээд хүчрхийлдэг байсан. Тэгэл өөрийнх нь хүүхдийг те тээжсэн хүүхдийг нь бүр зулбуулсан те өшгөсөөр агаад тийм өртлөө ингээд ер нь тэр арилгаан сонсоход Gina still одоо хүртэлтэй ингээд дэрээд хайртай юм шиг тийм сэтгэл надад төрсэн байхгүй яг тэрийг үзэж хахад тийм болохоор миний бодлоор бол хизээч Gina бол угаасаа дэрийн эсрэг ингэж мэдүүлэг энэ төр өгөхгүй байх гэж бодож байгаа. Түүнээс гадна угаасаа дэрээ Gina-д мөнгө өгсөн байгаа байх ойлгомжтой өөрийнх нь эсрэг юм яриулахгүй гэд. Тэгээ ямар ч байсан prosecutor талынхаа энэ Gina-г авчрах гэдэг айгүй их хичээж байгаа гэсэн. Яагаад вэ гэхлээр яагаад энэ заавал Gina-г авчрах гэдэг байгаа вэ гэхээр шүү дээ. Gina-гийн одоо дэрийн энэхүү компанид зав enterprise компаниас нь одоо цалин авдаг бас гарч ирсэн байгаа. Тогтоогдсон байгаа. She was on the payroll. Тэр нь бол айгүй чухал зүйл болж байгаа байхгүй. Яг нөгөө нэг racketeering гэдэг зүйл чинь болчихж байгаа. Ягаад гэвэл Gina яг ажилтан байсан одоо цалин авч байгаа юм чи ажилтан болчихж байгаа штэ. Тэгсэн мөртлөө ингээд дэрэтэ унтаж хөвтдөг байсан. За тэгээд ингээд өөрийг нь айлгаж сүрдүүлдэг байсан гэхээр яг нөгөө нэг
coercion энэ гэдэг юм чи болчих байгаа байхгүй юу. Тийм учраас ингээд заавалж энийг авчих гад хичээгээд байгаа гэсэн. За манайхан тэгээд racketeering гэдэг тэрхүү charge дээр хүмүүс бас нэгэн толгойн нэргээд байгаа юм шиг харагдсан. Одоо яг энэ комментуудыг уншиж чаад те наад яригадаад байгаа юмнууд чи ерөөсөө тэгэж гэмт хэргийн бүлэглэл гэдэг байгаа юм одоо харагдахгүй байна. Тэгээ зүгээр л нэг тийм од хүн ингээд жоохон гаж секси амьдралтай л тэгээд нэг хүн амтан зоддог юм байна. Тэрнээс ч бол ингээд яг гэмт хэргийн бүлэглэл гэдэг байгаа юм бол угаасаа байхгүй байна. Буруу одоо зүйл ангаараа ингээд шийдэх гэдэг байгаа юм биш үү энэ гэсэн комментуудыг айгүй харж байгаа. За racketeering гэдэг чинь айгүй том одоо юм umbrella байгаа байхгүй. Айгүй том одоо нэг тийм charge те. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл гэж байгаа байхгүй. Гэхдээ энэс чинь салаалаад зөндөө зүйл байгаа. Бид нар ингээд racketeering гэж сонсонгууд нэг тийм мафиа энтер ч юм уу тийм том гэмт хэргийн бүлэглэл энтер гэсэн бодоод байгаа юм байна лээ. За гэхдээ racketeering дотор ч айгүй тийм өөр зүйлүүд багтдаг. Одоо жишээ нь гэх юм бол шүү дээ банкны fraud тий банкыг хулигдах, луурдах гэх юм бол бас энэ racketeering дор орчин. Wire fraud тий бас банкнаас ингээд худлаа ингээд анс руу ингээд юм хүмүүг хийгээд тэгэж хулигдаж луур хийх юм бол бас racketeering болчихж байгаа. Kidnapping тий хүн хулгайлах, хүнийг одоо өөрийнх нь хүслийн эсрэг ийшээ тийшээ авч явах, хорих, барих энэ дээрээ тий kidnapping чинь бас орчиж байгаа. Bribery буюу авилга өгөх чинь бас одоо racketeering дээр орно. Extortion хүнийг айлган сүрдүүлж янз бүрийн юм хийлгэхтэй. Тэгээд contract murder for hire гэж байгаа байхгүй. Одоо хүнийг алахын тулд ингээд те hitman-ыг одоо хүн алдаг хүмүүсийг хөлслөх чинь бас racketeering болж байгаа юм. Drug trafficking мансруулах бодисыг ингээд тээвэрлэж, зөөж, зарах энэ дээр чинь бас орчиж байгаа. За тэгээд энийг сонсороо arson гэж байгаа байхгүй. Arson гэдэг чинь санаатаагаар гал тавих гэсэн үг шүү дээ. За эсвэл arson for hire одоо санаатаа гал тавихын тулд ингээ өөр хүнийг хөлслөх тий. За тэр чинь бас ингээд одоо racketeering болчихж байгаа. Тийм учраас энэ одоо гал санаатаагаар тавих гэдэг ийм зүйл энэ racketeering дотор нь байгаа учраас нөгөө нэг Киркарагийн машиныг дэлбэлсэн гал тавьсан тухай дээр айгүй их тэгэж harp on хийгээд айгүй их яриадсан байхгүй. Тэр чинь айгүй тийм одоо яг энэ racketeering гэдэг charge-ыг харуулж байгаа айгүй тийм бас гол зүйл болж байгаа байхгүй. Тийм учраас айгүй их яриадсан. За тэгээд түүнээс гадна intimidation буюу айлган сүрдүүлэлт тий. За тэгээд fraud одоо хүлэгдэх, хүнийг хүлэгдэх энэ төр гэсэн иймэрхүү зүйлүүд ингээ орж байгаа юм аа. Манайха тэгэхээр ингэж байгаа байхгүй. Энэ racketeering гэдэг зүйл анги дээр яг дэрийг буруутай гэдгийг тогтоохын тулд prosecutor тал хоёрхан зүйлийг л одоо яг батлах хэрэгтэй гэж аахгүй. Энэ олон зүйлүүдээс хоёрхныг л баталж чадах юм бол racketeering гэдэг charge дээр яг дэрээ одоо буруутай тогтоогдно гэсэн үг. Тэгээ хүмүүсийн одоо гадуур яриад байгаа нь болохоор ядаж дор хаяжтэй kidnapping буюу одоо хүнийг хулгайлж авч явж өөрийнх нь одоо хүслийн эсрэг энэ тэнд хорьсон гэдгийг бол одоо болчихж байгаа гэж бодоод байгаа байхгүй юу. За түүнээс гадна extortion буюу айлган сүрдүүлэлт. За тэгээд arson баг болчихж байгаа гэж бодож байгаа. Нөгөө нэг Карагийн машиныг одоо шатаасан, дэлбэлсэн хэрэгээр. За 2-3 зүйлийг ингээ батлаад авчиж байгаа болохоор баг энэ racketeering charge-ыг авч магадгүй гэж хүмүүс гадуур яригадаад байлаа. Гэхдээ яг хэдүүлээ харах хэрэгтэй те. Яг шүүх хурлын эцэс хүртэл нь харах хэрэгтэй. За үүнээс гадна sex trafficking гэдэг зүйл өөр зүйл анги байгаа. За тэгээд transportation to engage in prostitution хүмүүс тэр зүйл анги дээр бас дэрэг бол аль үшээ ингээд буруутанд бараг тогтоогдчихлоо гэж бодоод байгаа байхгүй юу. Яг гэвэл ингээд биеийн үлгч нарыг заримдаа нэг хотоос одоо Майамигаас авч яваад Нью-Йорк руу аваа явдаг гэсэн энэ төргээд байгаа штэ. Тэр чинь болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь дээр за бүр 3 зүйл анги дээр гурван дээр ингэж одоо гин буруутай гэдэг юм а гэхэд ятаж нэг ганц хоёр дээр нь бол буруутай гэж тогтоогдож байгаа байх гэж одоо хүмүүс шивнэлдээд гадуур яриад байгаа. За манайхаа одоо ингээ хэдүүлээ яг өнөөдрийн ярих гэж байгаа гэрчүүдийн мэдүүлгүүд рүү орцгоё. Эхний яригдах хүн болохоор David James. David James гээд дэрээд ажилдаг байсан өөрийнх нь former assistant-тэй туслах залуу байгаа. За энэ залуу болохоор 5 сарын 19-ний өдөр болон 20-ны өдөр ингэж testify хийсэн. Гэтэ David James-ийн одоо testimony бол тийм амар урт байгаагүй. Хэдий ингээ 2 өдөр testify хийсэн гэж яригдж байгаа ч гэлээ 19-ийнхаа өдөр айгүй бүр ингээ шүүх хурал дуусахын өмнөхөн одоо мэдүүлгээ ихсэн болохоор тэгэл эхлээл тунадалгүй байж хахад тарах цаг болчихсон. Тийм учраас дараагийнх нь өдөр нь өглөө нь хурж ирж testify хийж одоо testimony-га дуусгасан байгаа. Гэхдээ тийм амар урт бол байгаагүй юм байна лээ. За David James хэлж байгаа байхгүй юу? Өөрийнхөө хүслээр ингэж хурж иржтэй ингэж testify хийж байгаа зүйл бол биш. Subpoena хэлгүүлж
одоо авчрагдсан гэсэн үг. Яг шүүгчийн заавраар ингэж одоо тий хурж ирж гэрчийн мэдүүлэг өгөх ёстой гэдэг тийм заавраар хурж ирж гэрчийнхаа мэдүүлгийг өгж байгаа гэдгээ тодтогч хэлсэн байгаа. За тэгээ энэ залуу 2007 оноос 2009 оны хооронд дэрийн personal assistant буюу хувийн туслах гэдэг одоо positionд ажиллаж исэн байна лээ. За тэгээ хэрхэн дэрээд ажиллаж эхэлсэн бэ гэдэг тухайн асууж исэн. Тэгээ тэрэн дээр хариултаа болохоор их сургуулаа төгсчгөөд Мишиганд их сургуулаа төгссөн байна лээ. Тэгчгээд ингээд янз бүрийн л тийм ажил хийж исэн байна лээ л дээ. Ингээл маркетинг гээл тэгснээ одоо salesman гэдгсэн ингээл айл болгоны ингээл хаалга дээр очиж ингээд юм зарах гэж үздэг тийм salesman хийдэг байсан гэсэн. Тэнгүүтээ өөрийнхөө resume-г Bad Boy Records руу ингэж явуулсан юм байна лээ. Явуулаад үзсэн. Тэгсэн чинь ингээд өөрийг нь ярьсан дээр хурж ирэхийг уурсан. Дэрээ өөрөөс нь ингэж асуусан гэж аахгүй. Өө ягаад чи өөрийгөө айгу тийм яг надад тохирсон сайн туслах байж чадна гэж бодож байна гэж асуусан юм байлаа. Тэр үед энэ залуу болохоор can't stop, won't stop гэж хэлсэн мэлээ. Өөрийгөө хэлэхдээ болохоор би бол зогсож чадахгүй, зогсохчгүй гэсэн одоо тийм зүйлийг хэлсэн юм байна л. Ер нь би ерөөсөн ингэж бууж өгөөд байдаггүй хүн гэсэн утгатай л тийм хэлсэн юм л да. Тэрэн дээрэд айгуу таалагдсан гэдгсэн. Тийм учраас шууд өөрийг нь hire хийгээд яг өөрийнхөө personal assistant болгосон юм байна лээ. Энэ залууч ярьж байгаа юм. За тэгээд дараад нь хэдүүлэнгийнх нь ярих хоёр нууд бас өмнөх туслахууд наа штэ дээрэд ажилдаг байсан туслахууд тэдний мэдүүлгүүдээс ч харж болно. Дэрийн туслах байна гэдэг бол үнэхээр амар ажил байсан юм байна лээ. Манайхаа зүгээр үнэхээр аимшигтай сонсогдчихсэн зэ бараг энэ туслахуудад нь өөрийн хувийн амьдрал бол байдаггүй юм шиг байгаа байхгүй юу? Өөрөөсөө хувийн амьдралтай баг байж болохгүй. Ягаад гэвэл бүр ажилдаг байсан цагууд нь үнэхээр амар зав. Яг дэрийг бүр өглөө ингээл сэрэгтэн л шууд очсон байх хэвээр яг дэрийн гэрт нь очсон байх хэвээр тэгээ дэрийг сэрэн ингээл өглөөнийх нь хоолыг одоо бэлэн байлгах гад гэтээ өөрснөө хийж байгаа зүйл бол биш л дээ дэрийн өөрийн гэсэн гэрт нь амьдардаг байсан тийм шеф тоогооч энтертэй байдаг юм байна лээ. За тэгэнгүүт тэр тоогоочт нь хэлээд яг өглөөнийх нь хоол нь бэлэн болсон байна уу үгүй юу гэдгийг одоо хянах ёстой. За тэгэл дэрийг сэрхээс өмнө аль үшний бүх одоо тэр өдрийнх нь хувааруудыг гаргачихсан байх ёстой. Тэгээ дэрийг сэрэнгүүт нь за танд өнөөдөр ийм хуваарууд байна шүү яах вэ ийх үү гэж асуун та энийг хийж чадах би хуваарт өөрчлөлт оруулах хэрэгтэй юу ч гэдэг юм уу айгүй их яг бүх зүйлүүдийг ингэж хяндаг гэсэн үг. Дэрийг хүссэн бүх юмыг л хийн. Дэрээ одоо ийм аваад ир, тийм аваад ир, инг тэг бүх зүйлийг нь одоо хувийнхан туслахууд нь зохицуулдаг гэсэн үг. За тэгээд бүтэн өдрийн турш дэрийтэй хамт байгаа. За тэгээд дэрээ ингээл ажилдаа яваал нөгөө нэг Bad Boy Records дээр очиод студид дээр очиод янз бүрийн одоо тийм уран бүтээлчдтэй дуу хийн энэ тэрэгэл бүх зүйлүүд дээр л ингээд дагаа явждаг. Тэгээд бүр шүний 3-4 хүртэл ажилдаг гэж аахгүй дэрийн хажууд. Шөнийн 3-4 хүртэл. Дэрий яг өдөр нь дууслаа. За тэгээд яг нэг өдөр нь дууслаа. Тэгээд маргааш өглөө хэдэн цагт одоо ажил эхлэх вэ? Одоо яг call time гэж аахгүй хэдэн цагт одоо тэр туслах нь дэрийн гэрт ирсэн байх ёстой вэ гэдгийг өмнөх шөнө нь ингэж хэлдэг гинэ. Яг тэгэхээр одоо 3 цагт тэр шөнийн 3 цагт ажилтан дуусгах юм бол яг шөнийн 3 цагт дэрийг хийлнэ гэсэн үг тэр personal assistant-тай тий. За чи маргааш өглөө тэдэн цагт ирсэн байгаараа би тэдэн цагт сэрэн шүү гэд. Тэгээ тэр call time-а аван автлаа одоо явж болдоггүй гэж байгаа байхгүй юу? Ажлаасаа тараад гэрлөөгөө харж болдоггүй. За тэгэл одоо зарим шүн ингээ 3 гэж дуусна. Тэгээ call time нь хэрэг маргааш өглөө 9 гэдэг юм бол гэрлөөгөө очлоо нэг 2-3 цаг унтлаа буцаад хүрээд ирдэг гэж байгаа байхгүй юу? Ийм аимшигтай ажлын хуваартай байсан юм байна лээ. Дор хаяж 20 цаг ажилладаг байсан гэсэн өдрийн 20 цаг дэрээд ажилладаг байсан. Тэгээд түүнээс гадна өөрөөс нь гадна тэгээд туслахуудаас нь гадна дэрийн security хамгаалагч нар нь ч гэсэндээ яг иймэрхүү цагаар ажилладаг байсан гэсэн өдрийн 20 цаг. Prosecutor нь энэ залуугаас асуусан таныг ингээ яг дэрээд ажилладаг байх үед дэрий ямар эмэгтэйчүүдтэй ингэж холбоотой байсан бэ? Яг өөрийнх нь найз охтууд нь байсан бэ гэж асуусан. Тэр үед хариултаа болохоор Kim Porter яг өөрийнх нь хүүхдүүдийнх нь ээж гэж хэлсэн. Cassie, Sarah, Tara, Yana гэд ийм хүмүүс бол өөрийнх нь одоо найз охтууд нь байсан гэж хэлж байсан. За дэрээ бүр нэг удаа ингэж хэлж байсан гинэ Kim Porter-ын тухай ярихдаа бол бүр ингээ айгүй магтаж ярьдаг. Kim бол миний queen тий. Kim Porter бол миний хатан. Тэгээд яг миний гэр бүл гэсэн үг тий Лос Анжелес миний хүүхдүүдтэй ингээд байж идэг миний одоо эмэгтэй гэж ярьсан байгаа юм байна лээ. Cassie-гийн тухай ярихдаа болохоор Cassie is right where I want her to be гэж хэлсэн байхгүй. Би бол яг Cassie хаана байлгамаар байна. Яг тэр газар л Cassie байгаа. Тэгээд Cassie бол залуухан тэгээд very moldable гэж ярьсан байгаа байхгүй. Айгуу тийм залуухан учраас moldable гэдэг чинь ингээд хувиргаж болно. Одоо баримлын шавар байлаа гэхэд айгуу moldable байгаа штэ тэ ингээл янз бүрийн хэлбэрт оруулж болно.
тим хүн гэж байгаа хгүй Cassie. Тэгэхээр өөрийнхөө хүснээрээ ингээ муул тэгээд янз бүрийн одоо хүн байлгаж болно. Өөрийнхөө хүснээрээ байлгаж болно гэдгийг хэлэх гээдсэн юм шиг байлээ. За Дэвидээс асуусан яг та өөрийнхөө нүдээрээ ингээ дэрийг Cassie-г зодж явах ингээ тохиолдлуудыг харсан уу, тийм abusive байгааг харсан уу гэсэн. Тэгэхэд бол Дэвид би бол өөрийнхөө нүдээр бол хизэж харж байгаагүй. Дэрийг Cassie-г зодж байгаа гэж хэлсэн. Дэвид нэг удаа Cassie-гаас асуусан юм байл да, чи ингээд тийм амар аз жаргалгүй байгаад байгаа юм бол ягаад ингээд дэрийгээс ингээд салаа авчиж болтгүй юм бэ гэж асуусан юм байл. Тэр үед Cassie яг л нөгөө өөрийнхөө найздаа Carey Morgan-д ямар хариулт өгжсэнтэй яг ийм төрлийн асуулт асууж байсан шүү дээ. Carey чин Cassie-гаас яг адилхан төрлийн хариултыг өгсөн юм байна лээ. Би явж чадахгүй ягаад гэвэл дэр бол миний амьдралын бүх одоо аспектуудыг ингэж удирддаг, контролддог учраас надад одоо ямар ч гарц байхгүй, явах боломж байхгүй гэж хариулж ирсэн байна лээ. За тэгээ Дэвид ингэж хэлсэн хэдийгээр би өөрөө яг дэрийг Cassie-г зодж байгааг ингэж witness-ээж харж байгаагүй ч гэлээдээ намайг дэрээд ажилдаг байсан яг тэр үед нэг тийм одоо gossip блог пост явуулсан гэж аахгүй юу. Тийм gossip иймэрхүү блогнууд байдаг штэ. Ингээл иймэрхүү одуудын ховж үеиг ярьдаг тийм блогнууд байдаг. За тэгэнгүүт одоо Demo гэсэн үг. Одоогийн Demo. Гэтэ яг тэр 2007 онд бол өөр төрлийн блог постнууд байсан байх л та. За ямар ч сан тийм gossip блог постн дээр нэг ийм пост явуулсан гэж аахгүй юу. Дэрийг Cassie-г зодсон. Тэгээд энэ удаагийнхан зодж байгаа нь бол анхныхын тохиолдол нь ч биш. Ер нь дандаа ингээд дэрийг Cassie-д гар хүрдэг гэсэн тийм одоо пост явжсэн гэж аахгүй. Тэгсэн чинь дээрээ тэрийг ингээ олоод уншчихсан. За тэгэнгүүтээ гиг үнтхэн энэ залуу руу хурж ирэл те, Дэвид руу хурж ирэл ийм блог пост явж ин gossip channel дээр те чи энийг тараасан уу? Чи л тараасан байх гээд ингээд энэ залуу руу дайраад унсан. Тэнгүүтээ хэрэв чи тараагүй юм бол аль батлаадах гээд дэрий одоо энэ залуугийн интернетийн браузерынхын history-г харахыг шаардсан гэж аахгүй. Тэгээ бүр ингээд нэгэнгүү одоо шалгаад суужсан гэж аахгүй. Ямар сайтууд руу орсон байна эндрэгээд энэ залуугийн бүр history бүгдийг ингээд шалгасан гэж тэгжсэн. Гэтэ энэ залуу хэлсэн би бол тэгж тараагаагүй. Гэтэ дэрээ намайг тухайн үед тараасан гэж бодоод ингээд миний хамаг имийг шалгасан гэж хэлсэн. За тэгээ дараагаар нь Дэвид одоо яг Freak Offs-ын тухай ярьж гисэн байгаа. Freak Offs-ын хотелийн өрөөнүүдийг нь хэрхэн энэ залуу очиж бэлддэг байсан бэ те, одоо хамаг supply-нуудыг нь авчирдаг, өрөөнүүдийг нь бэлддэг байсан тухай ярьсан. Тэгээ энэ залуугийн хэлж байгаагаар болохоор өөрөө тэрийг болохоор advancing the room гэж дууддаг байсан юм байлээ. Хэрэгтэй байж болох бүх зүйлүүдийг нь л авчирдаг байсан гэдгсэн. Бүх авчирсан supply-нуудыг нь хэрэглэдэггүй ч гэлээдээ, бүгдийг нь хэрэглээд дуусгадаггүй ч гэлээдээ, юмыг яаж мэдхүүгээд бүгдийг нь одоо авчирч supply хийдэг байсан. Яагаад вэ гэх юм бол зарим тохиолдолд хэрэг авчираагүй тохиолдолд нь одоо яг Freak Offs-ийнхаа үеэр дэрий одоо энэ туслах руугаа ч юм өөр хүмүүс рүү залгаад тийм юм дуусчлаа, ийм юм дуусчлаа дахиж хурж ирээд одоо авчирч гэдэг юм уу те. Тиймэрхүү айгуух зүйлүүдийг шаарддаг байсан учраас юмыг яаж мэдхүүгээд бүх одоо зүйлүүдийг нь авчирж ярьж тавьдаг байсан гэсэн. За тэгээ ямар зүйлүүд тавьдаг байсан бэ гэж асууж байгаа юм бол чинь тэгэхэд бол угаасаа бидний мэдэх нөгөө бүх зүйлийг л ярьж байгаа байхгүй юу. Lube гэж байгаа юм, Astroglide те. За тэгээ baby oil, candle, илүү хувцаснууд, бэлэн мөнгө болон маш их хэмжээний мансууруулах байцнууд гэж аахгүй. За тэр мансууруулах байцнууд нь эмнүүд нь болохоор ер нь дэрийн өөрийнх нь тэр айгуух дандаа барьж явдаг. Тийм Louis Vuitton-ы toiletry bag байдаг гэсэн юм байна. LV-ийн bag дотор дандаа нөгөө нэг мансууруулах байцнуудаа хийждэг байсан гэдгсэн. За тэгээ ямар эмнүүд бол мансууруулах байцнууд байдаг байсан мэн гэж асуусан. Тэгэхэд бол зөндөө олон зүйлүүдийг меншн хийсэн. Viagra гэж байгаа юм. За тэгээ өөрийнх нь дэрийн эр бэлгийн эсийн тоог одоо их болгодог тийм төрлийн бас юм байдаг гэсэн гинэ. Тийм эмийг хэрэгэлдэг байсан гэсэн. За бараг тийм болохоор тийм эр бэлгийнхаа эсийг одоо ихсэгдэг тийм эмийг ашигладаг байсан болохоор бараг ийм олон хүүхэдтэй юм биш үү? 7 хүүхэдтэй жижиг шиг те. Өөрийнх нь мэдхээр бол 7 хүүхэдтэй. Бас өөр хідэнч байгаа юм билээ те, өөрийнх нь мэдэхгүй. За тэгээ түүнээс гадна ecstasy, за тэгэл perks гэл маш олон төрлийн одоо мансууруулах байцнуудыг хийсэн. Тэгээд аягүй сонирхолтой зүйл нь юу вэ гэх юм бол шүү дээ. Америкийн нэг ерөнхийлөгчийн нүрийн хэлбэртэй, царайны хэлбэртэй тийм ecstasy пилнууд байдаг гэсэн заяа. Тэгсэн чинь аль ерөнхийлөгч гэж асуусан. Тэгсэн чинь тэр нь Barack Obama гэсэн. Barack Obama-гийн нүрийн хэлбэртэй тийм юм байдаг байсан гинэ. Тийм одоо мансууруулах байцнууд. Тэрийг одоо ингээд дэрийг хэрэгэлдэг байсан гэсэн. За тэгээ prosecutor нь асууж байгаа хгүй таны одоо ингэж бэлдэж өгсөн өрөөнд хотелийн одоо зочблуудын өрөөнүүдэд дэрийг ганцаараа ингэж байдаг байсан уу гэж асуусан. Тэгэхэд бол үгүй, хязгаарч ганцаараа stay хийдэггүй байсан. Дандаа эмэгтэйчүүдтэй байдаг байсан. Хаяа Kim Porter-ыг авчирдаг байсан. Хаяа Cassie, тэгээд заримдаа өөр эмэгтэйчүүд гэж хэлсэн. Тэгээд та нар бодоод үзтээ. Тэгэхээр Kim Porter ч гэсэндээ одоо энэ Freak Offs-д заримдаа оролцдог л байсан юм байна лээ. Хүмүүс ингэж яриад байгаа шүү дээ. Тийм rumor-нууд явагдаад байгаа. Гэхдээ бид нар бол ерөөсөө яг баттайгаар мэдээгүй байсан. Гэхдээ энэ бэлдсэн өрөөнүүд нь Kim Porter ирдэг байсан гэхээр угаасаа ойлгомжтой Freak Offs
оролцдог байсан байгаа байхгүй тий. За нэг тохиолдлын тухай ярьсан яг Майамид байхад яг Freak Off-ын үеэр юм шиг байгаа. Дэри одоо энэ залуу руу залгаад тий миний гэрээс очиод миний iPod-ыг аваад ирээ гэж одоо тушаал өгсөн юм байна. За тэгээд яг хотелынхаа өрөөлөө яваад очиод ингээ хаалгыг тогшсон чи ерөөсө тайлахгүй байсан гэнэ хаалгаа. Тэгэхээр нөгөө энэ залуу чинь нөгөө төлхөр наа штэ одоо хотелынхаа өрөөнийх нь төлхөр байгаа. Ягаад гэх юм бол энэ залуу чи очиж тэр өрөөг бэлддэг учраас төлхөр нь байгаа. Тэгэхээр ингээл яг шууд өөрөө ингээл төлхөрөөр нь онгоолгоод яваад орсон гинэ. Тэгсэн чинь Cassie орон дээр ингээд дээш харцсан унтчихсэн гэдэг тэгсэн чинь яг энэ залууг яваад орсон чинь нэг хүн ингээл гяс Google цаатлын өрөөнд орсон гэж байгаа байхгүй. Гэхдээ тэр бол Дэри байгаагүй. Тэгээд Дэри болохоор ингээд шүршүрт байсан гэдгийг хэлсэн. Тэгэхээр угаасаа Freak Off-ын үеэр нөгөө нэг биеийн үлгчнэл байсан юм шиг байлаа. За хоёр тохиолдол дээр Дэри энэ залууг өөрөөс нь хулгай хийсэн, юм хулгаалсан гэд одоо lie detector тест хийлгүүлж исэн юм байна лээ. Одоо худлаа ярьж байгаа үгүйг нь тодорхойлдог нэг тийм тест байдаг штэ ингээл таны цээж мэж юм хумднууд чи ингээл баахан утас ингээ холбосчдаг те. Тэгээ зүрхний чин цохилт мохилтоор ингэж шийддэг нэг тийм lie detector тестүүд байдаг штэ те. Тийм одоо зүйлийг 2 удаа хийхийг шаардсан гэж байгаа байхгүй. Нэг удаа болохоор Дэри энэ залууг өөрийнх нь айгүй үнэтэй Courier bracelet-ийг буувчиг нь хулгаалсан гэж бодоод гүтгээд энэ тестийг хэлгүүлсэн гэсэн. За нөгөө тохиолдолд нь болохоор бас л айгүй үнэтэй өөрийнх нь Jacob & Co бугууныхаа цагийг одоо хулгаалсан гэж гүтгээд бас ингэж lie detector тест хэлгүүлж ирсэн юм байна лээ. Тэгээ угаасаа тэр тестнийхэн дараагаар нь бол өөрөг нь хулгайлаагаа гэдгийг мэдсэн. Гэхдээ ер нь ингэж айгүйх гүтгэж одоо ингэж дарамталж иймэрхүү lie detector тест хийлгүүлдэг байсан гэдгийг нь ярьсан. За нэг удаа Дэри яг өөрийнхөө гэртээ пари зохион байгуулж байхдаа энэ залууг за чи одоо ингэж те ажилласаа бууж болно гэдгсэн юм байна. Тэгээд чөлөө өгсөн. Гэхдээ чи яг хүсвэл ингээд юунд байж болно. Ингээ паринд ингээ оролцоо зүгээр зочны хуваартай оролцоо гэж хэлсэн юм байна. Тэнгүүд нь энэ залуугаас окей гэд паринд нь үйлцсэн. За тэгээд энэ Дэри хаана мансууруулах бодисоо нуудагийг мэддэг учраас очиод нэг ecstasy авчихсан гэнэ. Тэр нь болохоор өөрийнх нь хувьд хамгийн анхны удаа ecstasy хэрэглэж байгаа байсан гэдгсэн. Ecstasy-г нь хэрэглээд амар ингээ хай болсон гэж аахгүй мансуураад хажуугаар нь айгүйх ингээ алкогол хэрэглэжсэн болохоор бүр айгүй амар хай болчихсон, амар мансуурчихсан байсан гэсэн. Тэр үедээ ингээл айгүй их ингээл бүжгэлж мүжиглээл амар ингээл бүжгэлж тэр парен дээр боо юм басан гэнэ. Тэгээ тэрийг өөрөө ярихтаа болохоор I was Diddy bopping гэж хэлж байгаа хгүй. Diddy bopping. За bop гэдэг чинь бол ингээл дээшээ ингэж өсөрч хэцгийг хэлэн те. Тэнгүүдээ Diddy bopping гэж аахгүй Diddy шиг ингэж өсөрч байгаа гэх юм ааш нэг тийм үгийг өөрөө зохиож гаргаж ирсэн юм аа хаашаа нэг тийм юм ярьсан заяа. I was Diddy bopping at the party гэж хэлсэн заяа. Тэгээ дараад нь яг энэ парны дараагаар нь нэг хэдэн өдрийн дараа юм байл та Diddy яг энэ одоо залууг дуудаж авчираад тэр юун дээр нь парен дээр нь videographer байдаг гэсэн ингээл мэрэгжлийн тийм зураг авдаг те ингээл бичлэг авдаг тийм хүмүүс байсан юм байна л да зураглаач нар те тэр нь ингээд дандаа бичлэг хийгээд байжсэн гэсэн одоо энэ параных нь үеэр. За тэгсэн чинь Дэри хэлсэн байл да нэг дүрсийг харуулад энэ залууд энэ ингээд амар ингээд бүжиглээд яваад байгаа хүн чинь чи байсан уу гэж асуусан юм. Тэгэхээр тийм би ингээд бүжиглэж исэн гэж тэгсэн байл. Тэгсэн чинь окей. Би ямар ч гэсэн над тэр дүрсийг чинь те чиний ингээ амар бүжиглж байгаа тэр дүрсийг чинь ингээд хадгалчихнаа юмыг яаж мэдэх вэ те хэрэг болгох чинь билүү яадгүй чи энийг хараад те ичих байлгүүдэ гэсэн утгаар хэлсэн юм байна лээ. Янз бүрийн байдлаар энэ залуу өөрт нь янз бүр юм хийх юм бол те тэрийг ингээ өөрөх нь ичхүртэй тэр бүжиглж байгаа одоо бичлэгийг гаргаж ирээд олон төм цацсан шүү гэж байгаа бараг л дахиад л те нэг тийм сөрдүүлж байгаа маягийн юмыг хэлсэн юм байна. За тэгээ Дэвид яагаад Дэриэд ажиллахаа болсон бэ? Ажлаасаа гарах болсон бэ гэдэг тухайн prosecutor тал асуусан. Тэгэхэд бол нөгөө нэг Suge Knight-ийн инцидентийг ярьж эхэлж байгаа байхгүй юу? Яагаад би танарт нэг мэдүүлэг дээр ярьжсэн чинь Cassie-гийн мэдүүлэг дээр ярьжсэн нөө Suge Knight, Death Row Records-ийн owner Suge Knight тэ одоо Дэригийн enemy гэсэн үг дайсан нь. Яг нэг D-Rock гэд би хамгаалагч Suge Knight-ийг diner дээр ресторанд байж байгааг харчгаад gas Дэрийг одоо Freak Off Cassie хийж хат нь очиод дөө энэ ресторан дээр нөгөө Suge Knight чи явж ингээд тэнгууд дээрээ хувцас амсад бууга бариад ингээд гараад явсан гэдгсэн штэ. Тэр тохиолдлын тухай ярьж байгаа хгүй энэ Дэвид гэ залуу. Тэгээ хэлэхдээ болохоор би тухайн үед D-Rock гэдэг би хамгаалагчтай ингээд явж исэн чинь машинаа бариад ингээд рестораны хажуугаар явсан чинь шууд нөгөө нэг D-Rock хамгаалагч хүй наадах чинь Suge Knight байж тэг гэж очиод Suge Knight руу ингээд яваад очсон гинэ яг тэр ресторан руу очиод за тэгэнгүүтээ нөгөө D-Rock нь чи намайг санаж байна би D-Rock байна I'm biggest boy гэж хэлсэн юм байна. Бигээтэй D-Rock ч амар дотноос юм байл айгу тийм найзуудын харилцаатай байсан юм байна лээ. Тэгээд нөгөө нэг Death Row Records бигийг алсан байж магадгүй гэх нэг тийм юм одоо яригддаг штэ тий. Тийм учраас одоо D-Rock тэгж очсон юм байна лээ. Тэгсэн чинь нөгөө Suge Knight ингээл буу
гаргаад ирэх шиг болсон гинэ. Тэнгүүд нь D-Rock David хоёр ингээ гараад машиндаа суугаад явсан яг дэр рүү очсон. Хотелийнхэн өрөөнд нь очиод тэгээд ингээд хаалгын тогшоод хэлсэн гэж аахгүй D-Rock дэрэд хэлсэн байгаа аахгүй юу. Сая ингээ шүг надтай тааралтлаа гэх тэнгүүт нь ингээ шүг дэрээ бууга бариад ингээ гараа явсан гэж аахгүй юу. Тэгэд энэ залууг David-ийг машин барьж яв гэж одоо зааварлсан юм байна лээ. Гэтэ тэгээд тэр ресторанд нь яваад очисон чинь шүг над явчихсан байсан. Гэтэ энэ залууд бол үнэхээр тэр тохиолдол нь явдал нь бол амар байсан гэдгийг ярьсан. Яг дэрийг ингээд буу мо барьсан байгааг ингээ хаарсан дээ надад угаасаа айгүй амар цаагдсан. Тэгээ тэр явдлаас болоод энэ залуу үнэхээр би энд ажиллаж чадахгүй мэн ингээд ийм амар буу муутай дээ ингээл баг би бинийг алж малах гэж байгаа юм шиг тийм айгүй тийм өөрийнх нь амьдрал нь өөрийнх нь амин айгүй тийм at risk байгаа юм шиг санагцсан гэнэ аюулд байгаа юм шиг санагцсан. Тийм учраас ингээд энэ зүйлээс би холдмоор ингээд гарахаар шийдсэн байна лээ ажилласаа. За тэгээд үүний дараагаар cross examination ихэлсэн байгаа. Cross examination-ыг болохоор defense талаас Mark Agnifilo хийж явсан. За Mark асууж байгаа байхгүй юу? Та гэхдээ тэр яг ресторан руу очиод одоо шүг найдтай уулзах гад ингээд дэрээ ингээд таны жолоо барьмаар гэж хэлээд ингээд өөрөө буу муу барьчихсан явж исэн гэдгсэн. Гэхдээ та дэрээд өөрөө би жолоо барьмааргүй байна. Би өөрөө тийшээ та нартай тэ ингэж хамт яммааргүй байна антар гэж өөрөө хүсгүй байгаагаа та яг хэлсэн мө дэрээд гэж асуусан. Тэгсэн чинь no I didn't. Тэ би хэлээгүй гэж одоо хариу өгжсэн. За тэгээ дараагаар Mark Agnifilo-ийн залуугаас ингэж асуусан. Дэрийн одоо фенүүдийн тухай асууж байгаа байхгүй юу? Дэрийн ингээ фенүүдтэйгээ гадуур ингээ таарлаад одоо чинь McDonald's явж агаад фентэйгээ таарлаа гэдэг. Тэгээ фен хурж ирээд ингээд дэрээтэй уулзч муу гарын үсэг нэр авъя гэх юм бол дэр ямар шохон байдаг байсан би одоо фенүүдтэй гарын үсэг мөсгөө өгдөг байсан уу гэдгээс ахгүйсэн чинь no he never signed autographs гэж хэлсэн. Хизээж дэрийн ингэж гарын үсэг мөсөг зурж ингэж өгдөггүй байсан фенүүдтэй. Тэгээд хэрөө ингээд өөрөө ингээ гарын үсэг зураг шаардлагатай болох юм бол те янз бүр ингээл нэг фэнүүдтэй ингээ мерчент төр өгнө мөгн ингээл нэг одоос чинь тэгдэг штэ те тийм зүйл тохиолдох юм бол өөрөө хизэж зурдаггүй туслахуудаараа юм уус л өөр одоо хүмүүс ингэж өөрийнх нь орно гэж зурулдаг гэсэн гэж аахгүй юу. Тэгэхээр хурамч гарын үсгнүүд ингэж фэнүүд рүүгээ явуулдаг гэсэн үг заяа. Тэгээд Mark асууж байгаа аахгүй юу. Тэр ингээд фэнүүдтэйгээ уулзахаараа айгу тийм gracious байдгүй гэж асууж байгаа аахгүй юу. Эйлдэг тийм одоо тэ зөөлөн эйлдэг байдгүй гэж асуусан юм байна лээ. Тэгсэн чинь энэ залуу I don't think gracious is a word I'd use to describe Diri. Би бол хизээч Diri-г одоо gracious гэдэг үгээр тодорхойлж чадахгүй ингэж хэлсэн заяа. За тэгэд Mark Agnifilo асууж байгаа байхгүй энэ залуугаас ингээд Diri ингээд ийшээ өөр улсууд руу ажиллаар явах тохиолдолд дагаж явдаг байсан нуу гэж асуусан. Тэгэхэд бол дагаж явдаг байсан гэсэн. Тэгсэн чинь Mark Agnifilo тэгвэл энэ бараг л өөрт чинь vacation болдог байсан юм байна штэ гэж хэлж байгаа байхгүй. Бараг өөрт чинь ингээд гоё аялал зугаалга болдог байсан байна штэ гэж хэлсэн. Тэгэхэд бол үгүй гэж хэлсэн. Айгу яг бол Diri бол айгу их демандтай хүн бүр ингээд амар их юмыг шаарддаг. Тэр угаасаа өөрт нь бол ингээд тийм vacation бол угаасаа болоод байхгүй гэж хэлсэн. За тэгээд бүр айгу хүмүүсийг амар тийм particular гэж байгаа байхгүй Diri бүр ингээд бүх юмыг яг өөрийнхөө хүснээр л байлгадаг. За яг өөрийнхөө хүсдэг зүйлүүдийг л ингээд хийдэг гэж байгаа байхгүй. Одоо жишээ нь өөр улсууд руу явахдаа өөрийнхөө кетчупыг авчирдаг гэж аахгүй. Яг гэвэл Америкт байдаг кетчуп одоо өөр улсуудад зарагддаг кетчупуудтай ингэж харьцуулах юм бол шал ондоо байдаг учраас бүр өөрийнхөө кетчупуудыг ингэж аялалд явахдаа авчирдаг байсан гэж байгаа. За тэнгуүдээ өөрийнхөө иддэг apple sauce-нуудыг авчирдаг гэж байгаа аахгүй юу. Алюминий нухаш байдаг штэ. Diri бүр алюминий нухашнд нуусгүй ингэнэ. За тэгээд 2-3 хүмүүс ингэж ярьж байгаа аахгүй apple sauce-ны тухай ярьж байгаа юм. Тэг яагаад энэ ингэж өмгөөлөгч нар тэр apple sauce-ныхын тухай асуугаад яриад байдгийг мэдэхгүй заяа. 2-3 тохиолдол дээр ингээд өмгөөлөгч нар нь Apple sauce-ны тухай ярьсан. Mark Agnifilo дандаа гаргаж ирж ярьдаг заяа. Diri Apple sauce-н дуртай те гэж. Яг ямар шаардлагатай юм бэ тэр Apple sauce-н дуртай байна уу дургүй байна уу? Дандаа ингэж яриад байдаг. Үнэхээр гайхалтай. Тэр бүр айгүй цаваан заяа. Diri бүр ингээд Apple sauce-нд амар дуртай болохоор алюминий нухшинд амар дуртай болохоор бүх зүйлтэй хольж иддэг байсан гэсэн. Бүх зүйл дээр ингэж нэмж давхарлаж иддэг байсан гэнэ. Бүр бүүргэрэн дээр манайхаа бүүргэрэн дээр Apple sauce бүр ингэж тавьж иддэг байсан гээ. Тэгэд энэ мэдээлэл гарсны дараагаар заа интернетээр бөө юм болсон. That alone is a crime гэж тэгж байгаа хүмүүс. Наад алюминий нухшиг одоо ингэ бургер дээр тавьж иднэ гэдэг чинь баг өөрөө гэмт хэрэг. Тэ баг наадахын дээр нь одоо зүйл ангиугод шоронд хийж ийм заваа юм юу яриад байгаа гэдээ бүр хүмүүс амар одоо дургуутсан тийм зүйлүүдийг интернетээр ярьж байгаа. Гэтэ айгу заваа сонсогдож байгаа үстэй алюминий нухшиг бургерэн дээр тавиад холиод идэнэ гэдэг та нар зөвхөн төсөөлөл үзтээ.
disgusting no. За тэгээ Mark Agnifilo асуусан одоо энэ lube худалдаж авах, baby oil худалдаж авах, одоо мансууруулалт байц худалдаж авах ч юм уу те ийм зүйлүүдийг ингээ худалдаж авахдаа хэн одоо те мөнгийг нь төлдөг байсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд бол ингээд дэрий өөрийнхөө одоо компанийнхаа картыг бол ашиглах дургүй байсан яг ийм зүйлүүд дээр те одоо lube худалдаж авах нэ дээр гэдэг иймэрхүү supply-нуудыг худалдаж авах дээр өөрийнхөө bad boy label-ийн enterprise-ийн одоо банкныхаа карт мартыг хэрэглэх айгу дургүй байдаг байсан гэсэн. Тэгэхээр ихэнхдээ бол ингээд энэ залуу худалдаж өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад өөрийнхөө кредит картыг ашиглаад тэгээд одоо Combs Enterprise тэгээд өөрийнх нь дэрийн одоо компани нь reimburse хийдэг байсан гэсэн. Тэр мөнгийг нь буцааж ингээд дараад нь төлдөг. Тэгэхээр ер нь энэ залуу ингээд өөрийнхөө мөнгнөөс гаргаж төлдөг гэсэн гэж байгаа байхгүй юу. Нэг бодлоо айгу ухаантайгаа үстэй дэрээ. Тэр нь ингээ өөрийнх нь ерөөсө банкнаас гарсан харагдахгүй байгаа штэ. Танаа туслахууд нь ингэж худалдаж авдаг байсан гэсэн үг. Тэгэл тэрэнд нь ингэ зориулаад ингэ мөнгөний өгчдөг. Тэгэхээр яг өөрлөө ингэ trace хийхдэггүй байгаа байхгүй юу те. За тийм Mark Agnifilo асуусан байхгүй юу. Та дэрийн одоо тоогоочиг нь шеф эмэгтэйг нэг удаа ингэ choke хийсэн гэсэн те ингэ багалзуурцсан гэсэн те гэдгсэн чинь энэ залуу үгүй би хизээч багалзуурдаагүй зүгээр нэг удаа ингэ яг дэрийн гэртэнд байжсэн чинь тэр одоо шеф эмэгтэй нэг өөрт нь ингээ бараг юм зааж зааварлах гэдэг юм шиг өө тэрийг think интер гэж зааварлаадсан нэ тэнгүүд нь энэ залуу ингээ айгу уурлаа тэр эмэгтэй л очоод stay in your fucking lane тэ өөрийнхөө одоо байх газараа байгаарай гингүүтээ ингээд айгу өөрийг нь тэр эмэгтэйг айгу ингэж жоохон хүчээр тэ ингэж гарнаас нь барьж авсан ингээ хоёр бугуунаас нь за тэгсэн чинь дараад нь ингээд дэрээ одоо энэ залууг өрөөндөө дуудаад тэ тийм зүйл болсныхын тухай яриад oh you shouldn't put your hands on women гэж хэлсэн гэж байгаа байхгүй бүр амар энттэйгоос чи тэ эмэгтэй хүнд гар хурж болохгүй гэж хэлсэн гинэ дэрээ said that isn't that crazy өөрөө баг ингээ эмэгтэй хүнд гар хүрдэггүй юм шиг тэ чи бол ингээ эмэгтэй хүнд гар хүрээд ээж болохгүй гэж хэлсэн гинэ тэгвэл I think you should apologize and give her a gift. Чи ингээд ахлах тоогоочоос тэ ингээд уучлалт гуйгаад тоогоочд ингээд тийм бэлэг өгсөн дөрөөхаа гэж хэлсэн байлээ. Тэгээд та яасан дэ бэлэг өгсөн чи өгсөн гэсэн юу өгсөн гэдгсэн аахгүй тэгсэн чинь rolled up joint гэсэн заяо. Тийм ороочсон одоо бэлэн ороочсон одоо өвс weed авч ч гэсэн. Тэгээд яасан дэ тоогооч нь ингээд таалагдсан нөгөө гэсэн чинь yeah she liked it гэж хэлсэн гэсэн. За тэгэд Mark Agnifilo энэ залуу одоо биеийн үлэгчтэй бэлгийн харилцаанд ордог байсан тухайн ярьсан заяа. Та ингээд бэлгийн харилцаанд биеийн үлэгчтэй ингээд ордог байсан те гэдгсэн чинь үгүй би ордоггүй байсан. Зүгээр одоо яг дэрийн одоо юунууд нь security тэгээ бие хамгаалагч нар нь дэрийг байхгүй үед ингээд дэрийг ингээд биеийн үлэгч интернет авчирч ингээд бэлгийн харилцаанд ордог байсан гинэ. За тэгсэн чинь л нэг охтууд ингээд авчирсан гин. Тэгсэн чинь тэр нэг авчирсан эмэгтэйтэй нь энэ залуу ингээл бэлгийн харилцаанд орсон юм байл да энэ Дэвид гэ залуу нь. Тэгсэн чинь л тэр эмэгтэй дуусныхаа дараа за $200 болно шүү гэдгсэн юм байна. Тэнгүүд бүр ингээ гайхаад биеийн үлэгчид нэг өөр мдэггүй учраас юу яриад байгаа чи одоо юу яриад байгаа ингээд тэгээд нөгөө нэг энэ эмэгтэйчүүдийг авчирсан нөгөө нэг бие хамгаалагч руу залгаад заяа. Ruben гээд бие хамгаалагч руу залгаад хүү энэ эмэгтэй чи надаас $200 асуугаад байж та гэдгсэн чинь yeah pay her you should pay her you gotta pay her гэжсэн юм заяа. Чи надад эмэгтэй чи мөнгө өгөх ёстой штэ гэдгсэн юм байна. Тэгсэн чинь no I'm not gonna pay her би төлмөргүй гэдгсэн байл. Тэгсэн чинь чи төлөхгүй бол асуудалд орно. Наад эмэгтэй чи наад гэр дотор чи ингээд тэ асуудал тариад дэрий олоод мэд чинь you gotta pay her гэтгсэн байл та. Тэгээд ингээд өөр өгсөөгүй ч гэсэндээ ингээд $200 төлсөн гинэ. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь би явахасаа өмнө ингээд шүршүрт ороотой гэтгсэн байл та. Тэгсэн чинь энэ залуу за тэгвэл шүршүрт ороо болно. Гэтэ надад $200 өгөх ёстой шүү. Шүршүрт орсныхоо төлөө гэсэн гинэ. Тэгээд Mark Agnifilo асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээ яасан гэл тэгсэн байл та. Тэгсэн чинь I got my money back гэж хэлсэн заяа. Тэр эмэгтэй шүршүртээ орсон те би буцаад мөнгө авсан $200 гэдгсэн заяа. Тэгсэн чинь тэрийг сонсчод хүмүүс айгүй хийнэжсэн гэдгсэн шүү хурлын танхим дотор ялангуяа ингээ бас дээрэж гисэндээ гээ инээж байгаа нь ингээ харагдсан гэдгсэн. За энэ бол ингээд David James гэд дээрээд ажиллаж исэн former assistant туслахынх нь мэдүүлэг байлаа. Яа за миний интернет дуусчлаа. Энэ бичлэгийг үзэх гэсэн чинь гацаад ахын цаацаастаа хэрэглээгээ дуусгахгүй тулд жоохон хэмнэхээс гих мэдчлэн иймэрхүү асуудлууд арай одоо ч гэсэндээ таны амьдралд байгаад идэх юм шүү дээ. Хэрв тийм бол өөрийнхөө интернетийг хурцсах шаардлагатай байгаа бол та бүхэн маань дэлгэцэндээ ойртоод цугаарай. Та нартаа дуулгах
маш хэрэгтэй мэдээ байна. Хэрв танд хязгааргүй хэрэглээтэй маш хурдтай интернет хэрэгтэй байгаа бол Sky Media-гийн high speed үйлчилгээг санал болгож байна. High speed үйлчилгээ нь 100 MB-ийн хурдтай. Тэгэд ерөөсөө хэрэглээний хязгаар байхгүй. Ер нь тэгээд өрхийн хэрэглээнд тун тохирсон үйлчилгээ байгаа. За одоо цагт угаасаа ойлгомжтой бид бүхий л зүйлээ интернетийн тусламжтайгаар онлайнаар хийдэг болсон. Гэр бүл, найз нөхдийн харилцаа, за тэгээд ажил, амралт гэдэгт ер нь юу л байна? Амьдралын бүх аспектууд бол угаасаа интернетгүй бол явахгүй. Тийм учраас хамгийн хурдтай хэрэглээний хязгааргүй интернеттэй байх нь бол хамгийн чухал. Энэ бүх хэрэгцээг чинь хангахад high speed үйлчилгээ хамгийн тохирно. Хамгийн гол нь бусад интернет үйлчилгээнүүд тодорхой хязгаар төрүүл хурдан удааширчдаг. Харин high speed үйлчилгээ бол бусдаасаа шал өөр шүү. 100 МБ хурдаараа хязгааргүй хэрэглэх боломжтой гэсэн үг. За тэгээ бүр цаана чинь high speed үйлчилгээн дээр одоогоор урамшуулал явагдаж байгаа юм байна. 7 сарын 31-ний дуустал шинэ хэрэглэгч болж байгаа хэрэглэгчдэд 3 сарын туршид 20 мянган төгрөгөөр ашиглах боломжийг олгож байгаа юм байна. Түүгээрч барахгүй шинэ хэрэглэгчид дундаасаа Япон улсын Токио хотод байрлах Warner Bros студид зочлон Harry Potter киноны гайхалтай ертөнцөөр гэр бүлээрээ аялах эзнийг шалгаруулах юм байна. За тэгээд захиалга өгөх бол Skytel цагийн руу зочлох боломжтой. Эсвэл 76 9000-д энэхүү дугаар руу холбогдож бас болно шүү. За тэгээд high speed үйлчилгээгээ сонгоод хурдан хязгааргүй интернетээрээ хов болох үеэ дарааллуулаад үзээд идэг хэрэг шүү. Ижид хаан байдаг вэ? Ижид эзэж дуустгүй өндөр хурдны интернеттэй айл бүхэнд бий. Та 12500 төгрөгөөр 100 МБ хурдтай high speed үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод Harry Potter студиэр гэр бүлээрээ аялаарай. За дараагийн гэрч болохоор George Kaplan бас л дээрээд ажилладаг байсан, дэрийн хувийн туслах байсан ийм залуу байгаа. За энэ залуу ерөөсөө өөрөө шүүх хурал дээр хурж ирж testify хийхийг хүсээгүй. Шүүх хурал дээр ирснийхаа дараа хүртэл шүүгчд хандаж хэлээд би одоо I wanna plead the fifth гэж хэлсэн байхгүй. Fifth Amendment болохоор ерөөсөө өөр хүсэхгүй байвал юу ч хэлэхгүй байх эрхтэй гэсэн тийм amendment байдаг. Тэгэд би бол ингээд өөрийнхөө тэр эрхийг эдлээд ерөөсөө юм ярихгүй. Хэрвээ намайг юм яриулахыг хүсэж байгаа бол энэ шүүх хурал дээр надад immunity хэрэгтэй гэж хэлсэн юм лээ. Immunity гэдэг чинь ингээд юутай те ингээ өмгөөлөгч нартай, шүүгч нартай ингээд тохиролцоо хийгээд миний ярьсан юм хідэж миний эсрэг ашиглагдахгүй. Би ерөөсөө энэ хэрэг дээр дээрээ холбоотой ийм гэмт хэргийн одоо хэрэг дээр хизээж буруутан болгож, сэжигтэн болгогдож дуудуулагдахгүй. Миний эсрэг ямар ч тийм шүүх хурлын дээр болохгүй гэдэг тийм юмыг авчиж байгаа гэсэн үг. Тэгээ immunity гэдгийг орчуулах юм бол яг дархлаа гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр ийм шүүх хурлын хэрэг дээр би өөртөө дархлаа өсөж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ өөрийнх нь ярьсан ямар ч юм өөрийнх нь эсрэг ашиглагдаж болохгүй хуулийн одоо зүйл дээр гээд тийм одоо immunity-г хийсэн байгаа. Тэгээд шүүгч нь зөвшөөрөөд тэгээд бүр яг өөртөө зориулж хийгдсэн тийм immunity дээр гарын үсэг зурсны дараагаар шүүх хурал дээр testify хийж эхэлсэн юм байна лээ. Тэгээд хүмүүс бодоодсан байхгүй энэ залуу ийм зүйлийг demand хийсэн болохоор за энэ залуу ч өстой үнэхээр амар зүйлүүдийг мэдж байгаа юм байна да. Тэгээд дээрэд бүр ингээд бүр тусалцаа үзүүлээд бараг энэ дээрэтэй бүр ингээд одоо хамтдаа гэмт хэрэг хийдэг байсан байхтай дэрийн одоо хүсэжсэн бүх гэмт хэргийн зүйлүүдийг ингэж supply хийж өөрт нь хийж өгдөг байсан байх. Тийм болоод л ингээд те өөрөө гэмт хэрэгт ингээд дуудагдахгүй тулд шүүх хурал дээр дуудагдахгүй тулд immunity энэ асууж байгаа байхтаа гэл амар тэсэн ядаа хүлээжсэн байхгүй. Тэгсэн чинь тийм амар сүртэй oh my god гэлтэй бүр ингэ шоконд орсон өстой what a bombshell гэсэн тийм ямар ч юм зүйл байгаагүй. Ямар санаа ер нь ингээд ярьсан зүйлүүд нь бол нөгөө David James гэдэг эрэгтэй шүү дээ тий. Тэр эрэгтэйгийнхтэй маш их төстэй. Нэг тийм амар сүртэй өөрийг нь тэгэж гэмт хэрэг болгоод ахаар одоо тиймэрхүү зүйлүүдийн тухай огтхон чираагүй. За энэ залуу 2013 оноос 2015 оны хооронд ингээ 2 жилийн хугацаанд дэрээд ажилласан байгаа хгүй. Эхлээд ажиллахтаа болохоор дэрийн компанид нь Executive Assistant to the Chief Operating Officer гэдэг ийм албан тушаалд ажиллаж байсан байна лээ. За тэгээ 2 жил ажилласан гэж байгаа шүү дээ. Яг 2 дахь жилд нь болохоор Executive Assistant to дэрэг гэж байгаа хгүй. Яг дэрийн одоо албан ёсныхын туслахаан дээр хувийн туслах гэсэн тийм албан тушаал дээр ажиллаж исэн байна лээ. Тэгээ энэ залуу болохоор өөрөө хинт report хийдэг байсан бэ гэхээр Christina Coram гэсэн. Яг тэрийг нөгөө нэг баруун гар гэж яригадаад байгаа эмэгтэй байгаа штэ. Тэр Christina Coram ингэж очиж одоо report хийх хэрэгтэй байдаг гэсэн. За тэгээд энэ залуу хэлэхдээ бол Christina Coram basically ran Diddy's life гэсэн заяа. Ер нь бол Christina Coram гэдэг эмэгтэй гарт нь Diddy-гийн амьдрал байдаг гэсэн гэж ярьж байгаа байхгүй. Бүх зүйлийг нь зохицуулж өгдөг гэсэн Diddy-гийн. Тийм учраас нөгөө хүмүүс яриад байгаа штэ. Christina Coram бол ингээ бүр Diddy-гийн баруун гар байсан. Энэ эмэгтэй бол өстой хамаг зүйлийг мэдж байгаа. Бүх одоо мухай
одоо гэмтрүүдэд бүгдээрэнд нь оролцсон хүн бол Christina Korum гэдэг. Тэгээ энэ Christina Korum ерөөсөө ирж энэ шүү хурал дээр оролцохгүй юм шиг байлээ. Тэгээ хүмүүсийн бодож байгаагаар бол Christina Korum аль үшэнэ дэрийн эсрэг одоо мэддэг бүх зүйлээ ингээд turn хийгээд те дэрийн эсрэг ингээд урваад өөрийгөө аврахын тулд хамаг одоо булхайг нь хилчгсэн байгаа prosecutor хүмүүст тийм учраас ерөөсөө ингээд гарч ирж ингээд testify энэ хийхгүй байгаа. Тэгээд өөрөө яг энэ залуу шиг immunity авчихсан гэсэн үг. Тэгээд тийм учраас ингээд immunity болчихсон учраас гарч ирж testify энэ юм хийхгүй байгаа хаа гэж хүмүүс бодоод байгаа. Тэгээд ямар ч зүйл Christina Korum гэдэг эмэгтэй хамгийн амар эмэгтэй юм шиг байлээ. За бас л нөгөө David James гэдэг залуутай адилхан бүр үнэхээр аимшигтай ажилдаг байсан гэдгийг ярьсан дэрийг нь туслах байдаг үедээс та 7 хоногт ойролцоогоор 80-аас 100 цаг ажилдаг гэж байгаа байхгүй юу. 80-аас 100 цаг гэж та нар бодолтой зүгээр normal average яг бүтэн цагийн ажилчин бол 7 хоногт 40 цаг ажиллах байдаг штэ. Тэгэхэд 7 хоногт 80-аас 100 цаг аимшигтай байгаа зү. Бүр 20 давх одоо нугалчихсан тийм их ажилдаг байсан байгаа байхгүй юу. За тэгээд өөр хитэн төрөний цалин авдаг байсан бэхээр $125,000, жилийн $125,000 авдаг байсан юм байна лээ. Нэр хиний тухай ярих гэж байгаа мартсан байна. David James-ийн цалингийн тухай ярих гэж чад. David James болохоор жилийн $70,000 авдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар ингэ сонстоод $70,000 эсвэл $125,000 гэдэг те. За яг нь Монголын хувьд бол айгүй хүмүүс сонсогдож байгаа байж магадгүй. Гэхдээ манайхаа $70,000 $125,000 ч гэсэндээ те бүр ингэтлээ бүр ингээд те 7 хоногийн 80-аас 100 цаг ажиллаад ахаар те бүр ингээд өдрийн 20 цаг ажиллаад ахаар тийм цалин огтхон ч биш. Зүгээр одоо $70,000 ч бай $125,000 ч бай одоо үед бол одоо те зүгээр ингээд normal цагаар ажилладаг хүмүүст бол нэглэн бас жоохон доогуур цалин болчиход байгаа байхгүй юу? Юмны юм айгүйх нэмэгдээд байгаа болохоор ер нь жоохон доогуур за $70,000 бол жоохон доогуур цалиндаа орчоод байгаа. $125,000 бол яг жоохон average те дундаж цалин байгаа даа байхгүй юу? Одоо иймэрхүү office ажиллаг, corporate ажилладаг хүмүүсийн хувьд бол те $125,000 гэдэг чинь шал зүгээр л normal цалин болчихж байгаа. Тэгж яхад зүгээр ийм бага цалингуудыг авдаг байсан мөртлөө бүр амар цагаар ажилладаг байсан байгаа байхгүй юу? Аимшигтай байгаа зү. За тэгээ өөрийнх нь дүүрийнүүд нь ер нь ямар шийхэн одоо дүүрийнүүд байсан бэг асуусан гэсэн чинь ер нь л дэрийн одоо бүх зүйлийг хийж өгөхтэй ингээд өөрийнх нь одоо бүх carry his bags гэж аахгүй өөрийнх нь одоо авч явах ёстой хэрэглэх ёстой гэл бүх зүйлүүдийг одоо ингээл авч явж идэг ингээ хаана хизээ юу байх ёстой те хаана хизээ өөрийнх нь хүссэн имийг авчрах ёстой тэгж авчран те ер нь л баг дэрийг зарцал хийдэг байсан юм шиг үлээ заа ингээ personal assistant гэдэг нь бол за тэгээ дэрэд ажиллаж эхэлсний дараагаар ингээ дэрийн энэ залууд жоохон итгэдэг болсныхоо дараагаар ингээ энэ залуугаар нөгөө Freak Ops-ийнхаа хотелны өрөөнүүдийг одоо бэлдүүлдэг болсон гэдгсэн. Яг л нөгөө David James-ийн хийдэг байсан ажлыг хийж байгаа байхгүй очоод одоо өрөөнүүдийг ингээд бэлдээд supply-нуудыг ингээд байршуулж тавиад хамаг одоо нөгөө нэг масруулах бодис бэлэн мөнгө идэр гэл юу вэ тэр бүгдийг нь авчирч ингэж бэлдэж тавьдаг байсан юм байна лээ. Аль хотуудад ингэж өрөөнүүдийг нь бэлдэж өгдөг байсан бэ гэж асуусан. Тэгэхэд бол Los Angeles, New York, Miami гэж хэлжсэн. Дэрийг нөгөө нэг өөрийнх нь хэрэгэлдэг байсан нууц нэр гэл ингээл хүмүүс яриад байгаа штэ. Cassie ч ярьжсэн тэгэл өөрхийн хинж ярьж ирлээ те. Frank Black гэд те. Тэгсэн чинь тэр энэ нэрийг хаанаас олж авсан бэ гэхээр Biggie штэ те өөрийнх нь нөгөө нэг artist байсан. Biggie-гийн хэрэгэлдэг байснаар гэж аахгүй. Гэтэ ийм зүйл дээр хэрэгэлдэггүй байсан л да угаасаа ойлгомжтой. Biggie бол ингэж Freak Ops энэ хийж явдаг байсан. Зүгээр өөрөө ингээ хаяа хэрэгэлдэг байсан нэг тийм одоо нууц нэр байсан гинэ Frank White гэд. Тэр Frank White гэдэг нэрийг нь өөрчлөөд White-ийг нь Black болгоод цагааныг нь хар болгоод тэр Frank Black гэдэг нэрийг өөр ашиглаж явдаг болсон гэж аахгүй. Тэгэхээр ер нь Biggie-гээс болсон гэсэн үг. За тэгээ хотелнийх нь өрөөнүүдийг нь бэлдэж өгөхөөс гадна Freak Ops-д дуусны дараа очиод ингээд цэвэрлж одоо хамаг юмнуудыг хурааж авах энэ төр ажлыг бас хийдэг байсан гэдэг тэгсэн чинь ингээд өмбөлөж асууж байгаа байхгүй. Та яагаад тэрийг одоо хийх ёстой гэж тэ ингээд цэвэрлэх ёстой гэж хотелны одоо cleaners тэ одоо цэвэрлэгчд гэж байдаг үедээ гэдгсэн чинь тийм ээ байдаг л да. Гэхдээ ингээд шууд тэр өөрөг тгээ үлдэгээ авчиж болохгүй яагаад гэвэл дэрийн одоо энэ амьдралыг нь одоо ингээд жоохон private байлгах гад тэ нууц байлгах гад ингээд шууд байгаагаар нь үлдээж авдаг байсан. Тэгээд иймэрхүү хотелийн цэвэрлэгч интернер чинь ингээд өрөөнийх нь зураг мургийг нь аваад зардаг гэж байгаа байхгүй юу. Одоо дэрий өрөөг ингэж орхиж явсан байна дэр гэд тэрийг ингэж зардгийн гинэ сонсдггүй. Тийм учраас тийм зүйл болгохгүй гэд ингэж очиж одоо энэ залуу цэвэрлдэг байсан гэж хэлжсэн. За тэгээ таны яг дэрээд ажиллаж байх үед дэрийн одоо найз охтууд нь ч юм уу хин байсан бэ гэж асуусан. Тэгсэн чинь Kim Porter, Cassie, Gina гэдэг энэ гурвыг дурдсан. Тэгээ дэрээд ажилладаг байх үед дэрий бол өөрт нь айгүй их ингэж aggressive байдаг байсан. Айгүй амар ингэж гэгүнтгөө уурлаад дүрсгийгээл уурлаад ингээл янз бүрийн болдог байсныг ярьсан. За түүнээс гадна ингээл өөрийнх нь ажлыг дандаа ингэж threat хийдэг байсан. Бараг л
сар болгон ингэж threat хийдэг гэсэн гэж аахгүй чамайг тэгэх юм бол би өстө ажлыг чи ингээд чамайг халчих шүү дээ дахиад music industry-нд те Hollywood industry-нд ажиллахгүй болгоод өгч чадаа шүү гэдэг юм уу те иймэрхүү айгүйх байдлаар сүрдүүлж айлхан сүрдүүлдэг байсан тухай ярьж исэн. За тэгээ одоо чи нэг удаа штэ те ингээд дэлгүүр очоод 1 литрийн ус аваад ирсэн мэл та савтай ус. Тэгсэн чинь яг очсон чинь дэлгүрт яг 1 литр ус нь ингээд дуусчихсан байсан. Тийм болохоор ингээд 500 мл-ийн ингээд одоо усыг тий 2 усыг аваад очсон мэл та. Тэгсэн чинь би чамайг 1 литрийн усыг ингээд тий 1 сав 1 литр усыг авчирж эргэж хэлээ үздэй гэж уурлал унсан гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ би бол ингээд чамайг халчиж чадна. Би бол ингээд миний эргэн тойрны хүмүүс бүгдээрээ юм хамгийн best хамгийн шилдэг хүмүүс байх хэвээр. Чи бол тийм биш. Би бол ингээд чамайг одоо ингээд хаалцах чадна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлүүдийг айгүйх ярьдаг байсан гэсэн. Тэгээ prosecutor нь асууж байгаа байхгүй та одоо Diddy Cassie-г зодож явах үеийг ингээд өөрөө яг witness хийжсэн үү гэж хэлсэн. Тэгэхэд бол харж исэн зөндөө удаа харж исэн гэдэг хэлсэн. Тэгээд ерөөсөө гэхдээ интервью хийдэггүй байсан. Ерөөсөө ингээд дундуур нь орж болиулах зогсоох ч юм уу тиймэрхүү зүйлийг хийдэг байсан гэж тэгж хэлжсэн. Тэгсэн чинь prosecutor асуусан яагаад та интервью хийдэггүй байсан бэ гэсэн чинь яагаад гэвэл би өөрийнхөө одоо карьерт санаа зовж байгаа учраас өөрийнхөө карьерийг дандаа threat хийдэг байсан учраас угаасаа ойлгомжтой тэнд би ингэж орооцолтож одоо интервью хийхгүй гэж хэлсэн байгаа. Тэгээ түүнээс гадна Diddy Gina-г гэсэндээ ингэж айгүйх abuse хийж байгааг бас харж исэн гэсэн. Нэг удаа бол ингээл айгүй амар ингээл юу бариал ногоон алимнууд аваад ингээд хинлөө Gina-лоо шидчихсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ ингээд хэлж байгаа нь тэр бол айгүй амар зүйл байсан. Тэг ингээд ягаад гэвэл тэр алимыг аваад амар хамаг хүчээр шидээд ингээд онжсэн гэж байгаа байхгүй. Тэг ингээд зөвөр сонсоход бол ингээд айгүй тийм зөөлөн сонсогдож байгаа боловч хамгийн амар зүйл байсан гэдэг тийм залуу ярьсан заяа. Бүр ингээд алим шидсээр хагаад ингээд хөөгөөд өөрөөхөн гэрээс гаргаад ингээд бөө юм болчихсон гэд ярьжсэн. Тэгээд өөрөөх нь хувьд бол тэр мэрийг харахад те. За тэгээд нэг удаа Diddy Cassie-г онгоцсон дотор өөрийнхөө jet дотроо ингээд зодож байгааг бас харсан. Юу н тэр тохиолдолд өөрт нь айгүй амар болж үлдсэн гэж аахгүй юу. Ингээд толгоонд нь үлдсэн айгүй амар мөчүүд нь байсан. Тэгээ ийм явдлуудаас болоод ингээд өөрөө ажлаас гарах одоо сонголтыг хийсэн гэд ярьж исэн. Тэгээ ер нь л ингээд Diddy-гийн төлөө янз бүрийн иймэрхүү хууль бус зүйлүүдийг хиймэргүй сангадаад ингээд ажилласаа гарсан гэж аахгүй. Ямар өөр хууль бус зүйлүүдийн тухай яриад байгаа гэхээр штэ те. Diddy нөгөө нэг freak office дээр мансууруулах бодис дээр хэрэглэхдээ энэ залуугаар бас явуулж те drug dealer-ийн тэр хүмүүстэй уулзуулж ингэж мансууруулах бодис худалдуулж авахдаг байсан байгаа аахгүй. Өөрөө очиж авдаггүй энэ залуугаар ингэж явуулж авахдаг байсан. Тэгэхээр мансууруулах бодисыг угаасаа худалдаж авах энэ гэдэг чинь өөрснөө гэмт хэрэг болж байгаа штэ. Тэгэд ийм янз бүрийн иймэрхүү гэмт хэрэгийг одоо өөрөө үлдэж байгаа болохоор тэгэд би ерөөсөө ийм зүйл хэмэргүй сангадаад тэгээд ажилласаа гарсан гэж хэлсэн. За тэг хүмүүсийн бодож байгаагаар болохоор энэ мансууруулах байцыг худалдаж авдаг байсан гэдгээсээ болоод бараг те энэ шүүгчээс хандаад те иммунери авмаар энэ гэж хэлсэн юм шиг үл. Яг бол мансууруулах байцыг ингэж худалдаж аван мансууруулах байцыг зарж байгаа хүмүүстэй очиж тохиролцоо хийн гэдэг чинь угаасаа гэмт хэрэг байгаа учраас те тэгээд тэрэн дээрээ өөрөө ингэж хэрэгт орчихгүй тулд ингээ immunity авсан байх гэж хүмүүс бодож байгаа. Тэгээ үүнээс өөрөө бол нэг амар тэгж өөрийг нь incriminate хийгээд ахаар тийм амар зүйл бол байгаагүй заяа. Тэгээд үүний дараагаар cross examination басан байгаа. Cross-ыг болохоор дахиад Mark Agnifilo хийж явуулсан байгаа. За Mark-ийн одоо энэ cross examination-ийн үеэр ярихаа хичээсэн зүйлүүд нь болохоор Diddy ер нь ямар шохон мундаг хүн бэ гэдэг талаар л ингэж харуулахыг хичээсэн юм шиг байлаа. Тэгээд энэ залууч гэсэндээ өөрөө ер нь зөвшөөрч байгаа байхгүй. Тийм ер нь бол Diddy-д ингээд яагаад ажиллах байсан бэ гэхээр бол те анханасаа яагаад Diddy-д ажиллах болсон бэ гэхээр яагадгүй Diddy бол айгүй тийм мундаг бизнесмен, айгүй тийм мундаг entrepreneur хүн. Тэ айгуу тийм мундаг чадвартай авьяастай ингээд бизнес ухаалаг бизнесмен хүн учраас Diddy-гээс бол сурах зүйлүүд бол зөндөө байгаа. Яг тэр ажлынхаа хувьд бол те сурах зүйлүүд бол зөндөө байгаа. Тэгээ би угаасаа Diddy-д ажиллаж байхдаа Diddy-гээс зөндөөч зүйлүүд сурч авсан бизнесийн ажлын хувьд те. За тэгээд Mark Agnifilo асууж байгаа байхгүй. Diddy-гийн одоо компани өөрийнх нь одоо эзэмшдэг байсан компани ажлын газар мазруудад ингээд diversity гэдэг амар чухал байсан гэдгсэнтэй гэл асууж байгаа байхгүй. Diversity гэдэг чинь ингээд өөр одоо арьсны хүмүүсийг одоо ажиллуулах те ингээд эрх тэгш байх гэдгийг яриад байхгүй өөрөөр одоо хүүсний хүмүүсэгтэй эрхтэй эмэгтэй хүмүүсийг ингээд адилхан одоо ажилчтай болгож hire хийж ажилд авах. За тэгэл одоо жишээ нь disabled хүмүүсийг ажилд авах ч гэдэг юм уу. Иймэрхүү тал дээр за ер нь ингээд diversity айгуу их ингэж чухалчилдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ залуу тийм ер нь ингээд Diddy-гийн компаниудад нь бол diversity айгуу чухал байдаг байсан. Ялангуяа хар арьстай хүмүүсийг ажилд авах, хар арьстай хүмүүст боломж олгох энэ төр гэдэг дээр айгуу их ингэж Diddy анхаарал тавьдаг байсан гэж ярьж исэн. За тэгээд Mark Agnifilo ингэж асууж байгаа байхгүй.
Big-ийн төрсөн өдөр Дэрийн компанийн хувьд ингээ бүр амралтын өдөр байдаг гэсэн те баярын өдөр, амралтын өдөр аль бие ясны гэдгсэн чинь тийм гэж хариулсан. Тэгэхээр одоо ингээ Big-ийн төрсөн өдөр болгонгууд нь компанийнхаа ажилчдад бүгдээрэнд нь амралтын өдөр болгоод ингээд өдрийг ингээд те өгдөг байсан гэж байгаа байхгүй юу. За тэгээ Kim Porter-ын тухай хальт ярьсан зав. Юу гэж хэлсэн бэхээр та ингээд хотел металлийнх нь өрөөг бэлдэж өгөхдөө ингээд найз охтуудад нь ингэж бэлдэж өгдөг байсан гэдэгтэй. Тэгээд яасан Kim Porter-ыг одоо тэр хотелийн өрөөнд дээрээ хамт ирэх үед бол та baby oil авчирдаггүй байсан биз дээ гэж хэлсэн. Гэсэн чинь baby oil байхгүй авчирдаггүй байсан. Гэтэ lotion биеийн тосол айгүй хэмжээгээр нь авчирдаг байсан тухай ярьсан. Тэгэхээр одоо мэдгүй юу гэж хэлэх гээд өөрөө Mark Ruffalo-гийн гаргаж ирэх гэсэн одоо тал нь болохоор те дэрийн ингээд те Kim Porter айгүй хайртай болохоор юм freak off-ста оролцуулдаг байсан. Зүгээр л өөртөө ингээд enjoy хийгээд хотелийн өрөөнд ордог байсан. Тийм учраас ингээд baby oil авчирдаггүй байсан биз дээ гэж тийм утгаар нь харуулах гэж тэгж асуусан юм шиг байлаа гэж бодогцсон. За тэгээд үүгээр George Kaplan гэдэг энэ залуугийн testimony-н дууссан байгаа. Тэгээ маш богинохон мэдүүлгээ өгсөн байгаа. За дараагийн ярих хүн бол Capricorn Clark. За энэ гэрчийн мэдүүлэг бол айгүй чухал. Хүмүүсийн гадуур яригдж байгаа яриа бол энэ гэрчийн мэдүүлэг бол баг Cassie-гийн ч мэдүүлгээс хамаагүй effective байсан. Айгүй тийм impactтай байсан. Айгүй чухал гэрч байсан гэж ярьж байгаа. За гадуур яригдж байгаа яриаг сонсоход бол нь шүү дээ. Энэ эмэгтэйн мэдүүлэг бол хамгийн genuine санагдсан гэж байгаа байхгүй юу. Айгүй тийм үнэмшилтэй. Ерөөсөө тэгэж худлаа юмараад байгаа юм одоо харагдаагүй. Эсвэл одоо нэг худлагаас жүжиглээл уйлч муулалтай өстой амар тэгээд байгаа юм шиг харагдаагүй. Энэ эмэгтэй бол амар хуйлсан юм байлээ. За энэ одоо гэрчийнхаа мэдүүлгүүд дээр өстой юм болонгууд гэл уйлдаг гэсэн заяа. Тиймэрхүү зургнууд амар явж байгаа. Та нар энэ эмэгтэйгийн зургийг харсан нэг амар том нүдэншилтэй эмэгтэй яваад байгаа штэ ингээл хэвээр цаас мас барьчихсан. Ингээл салфетик материалыг барьчихсан. Ингээл амар зургнууд яваад байгаа. Тэр эмэгтэй ч байхгүй. Тэгсэн чинь тэгээд ер нь бол мэдүүлгийн туршаад амар emotional байсан гэнэ айгүй хуйлж мэлсэн заяа. Тэгсэн чинь гэхдээ ерөөсөө тэр уйлж мэлж байгаа нь бол айгүй тийм хүнээр өргөдүүлэх гээд байгаа юм уу те хөрхидөө энэ төр гэсэн өөрөө нэг хохирогчин дүр тоглоод байгаа юм шиг те тийм ерөөсөө байдлаар ягаагүй үнэхээр үнэн сэтгэлээсээ зүгээр ингээд жирийн хүмүүс нэг айхаараа харамсахаараа юм бодохороо өөрөө үнэхээр яг яасан одоо тийм emotional болохороо уйлдаг яг л тийм жирийн хүн шиг харагдчихсан гэсэн яг мэдүүлгийнхаа үеэр тийм учраас тэр нь бол айгүй их тэгэж шүүгч нарт хүрсэн байхаа гэж хүмүүс бодоод байгаа 12 тангарахтын шүүгч нарт. Тэгээ ер нь энэ эмэгтэй ингээ мэдүүлгийн үеэр тэ стенд дээр гараад байж хтай айгүй тийм өөрийнхоороо ерөөс ингээ баг өмсөд жүжиглээд байгаа юм байхгүй яг л өөрөө ямар эмэгтэй жоохон тийм арай л дэндүү transparent эмэгтэй юм шиг санагдсан гэж байгаа байхгүй тий айгүй ингээд эрхчлөөтэй шууд яг бодсноо ярьцдаг бодсноо хэлцдэг ингээл амар тэгэж өөрөөгөө ингээд бодол цай би нэг хэлсэн зөв биш буруу ч гэдэг юм уу тий тэгэж бодоод байгаа юм бол харагдаагүй яг л яг толгоонд нь юу орж ирэн тэрийг шууд ингээ хэлээд байгаа юм шиг тийм одоо transparent эмэгтэй байсан гэж ярьж байгаа. За ингээд direct examination хэлсэн байгаа. За эхлээд болохоор ер нь ингээд background-ийн тухай ярьж байгаа хгүй энэ эмэгтэй хэрхэн дээрэд ажиллаж эхэлсэн энэ дээрээстэй тэр зүйлүүдийн тухай ярьж эхэлсэн. Тэгэд энэ эмэгтэй хэлэхдээ бол ер нь өөрөө карьерийн туршид бол дандаа music industry-д Hollywood-ийн music industry-д ажилладаг байсан гэдгсэн ингээд янз бүрийн хүмүүсийн туслах ч юм уу те айгүй олон өөр artistуудтай ажиллаж байсан гэж ярьсан. Тэгээ бүр хамгийн эхлээд болохоор Def Jam Records гэдэг айгүй тийм бас том entertainment record label байдаг. Тэрэнд ингээд intern хийдэг байсан гэж байгаа байхгүй юу? Дадлагаар ингэж ажилладаг байсан гэж байгаа. За тэгээ маш сонирхолтой зүйл нь юу вэ гэх юм бол түүнийхээ дараагаар Death Row Records бас ажиллаж исэн байлээ. Suge Knight-тай ажиллаж исэн гэсэн үг. Тэгэд Death Row Records болон Bad Boy Records хоёр ч амар одоо enemy-нүүд шүүдтэй тий одоо Suge Knight дэрий хоёр гэсэн үг. Тэгэд бүр Suge Knight-ийн доор ажиллаж исэн. Тэгээд Suge Knight-тэй ер нь бас айгүй ойрхон байсан юм байна лээ. Энэ эмэгтэй ягаад гэдэг юм бол энэ эмэгтэйгийн өөрөөх нь хамгийн дотны найз нь одоо Suge Knight-ийн эхнэр нь. Тэгэхээр ер нь айгүй ойрхон байгаа зү тэ. Тийм байж ингээд Death Row Records-аас гарчгаад дараад нь одоо дэрид очиж ажилласан юм байна лээ. За тэгээ 2004 онд яг Bad Boy Records аль биесээр ажиллаж эхэлсэн дэрийн туслахаар нь ажиллаж эхэлсэн юм байна лээ. За гэхдээ хэдэн жилийн дараа энэ одоо ажилласаа гарсан мэлээ өөрийнхөө хүслээр гарсан яг дэрийг нь туслах гэдэг ажилласаа гарсан. Гэхдээ дараад нь буцаж ирсэн гэж байгаа байхгүй дэрийн одоо ажилтнаар нь. Гэхдээ өөрийнх нь дэрийг нь туслахаар ажиллаагүй. Дэрий энэ эмэгтэйд одоо өөрийнхөө хувцсны брэнд гэдэг чинь өөрийнх нь хувцсных нь line Sean John. Тэр хувцсныхаа брендийн одоо эмэгтэйчүүдийн хувцс хийдэг одоо яг тэр хэсгийнхаа одоо маркетингийн захирал болгосон байхгүй. The Director of Marketing for Sean John
Women's гэсэн заяа. Тим айгуу том альбомчлалыг өгсөн юм лээ. Тэгээд түүний дараагаар нь одоо бас л ингээд одоо өөрийнх нь position нь өөрчлөгдөөд casting and creative director болон manager нь болсон гэсэн. Тэгээд ер нь ингээд өөр одоо position-удад ажиллаж исэн ч гэлээ ер нь ингээд айгуу олон жилийн хугацаанд дээрээтэй маш ойр дотн ингэж ажиллаж исэн. Айгуу тийм дотн харилцаатай байсан эмэгтэй юм байна лээ. За тэгэд асууж байгаа байхгүй та ингээд дэрийн personal assistant тэг яг туслах хийдэг байсан үед таны хийх ёстой одоо ажлын чинь дүүрийнүүд юу байсан бэ гэхэд бол ер нь л яг нэг David James болон George Kaplan гэх тэр хоёр эрэгтэйгийн хийсэн зүйлүүдийг адилхан хийсэн. Бүр өглөөнөөс хахуулаад дэрийг shadow хийдэг байсан гэж аахгүй яг сүүдэр шиг дагаж явах ёстой байдаг. Өглөө сэрэнгүүт нь хамаг ийг нь бэлдсэн байх хэвээр тэгэл дагаж явсараа тэгээд яг хамгийн шөн бүр 3-4 болж байхад ингээд дэрийг орондоо орох үед нь гэрлэгөө харж ингэж амардаг байсан гэж байгаа байхгүй. За тэгээд дэрийн туслахаараа ажиллаж эхэлсний хамгийн эхний өдөр заяа. Яг ажлын өдрийн дараагаар яг 9 цаг, оройн 9 цаг болж исэн юм байл та. Тэгсэн чинь тэр үед ингээд дэрий болон дэрийн одоо бие хамгаалагч нь бол Uncle Paul гэдэг эрэгтэй. Энэ эмэгтэйг аваачаад Central Park. За та нар сонсч байсан байхтай Central Park гэдэг амар том Нью-Йоркд байдаг Манхэттанд байдаг парк байгаа шүү дээ. Home Alone-ны 2 дээр гардаг штэ. Нөгөө нэг амар тагтаа магтаатай эмэгтэй явдаг ингээл Central Park дээр. Тэр айгуу том парк. Тэр парк чинь ер нь бол тэр парк л бол хүмүүс ингээ шөнө болсон хойно очиод байдаггүй яа гэвэл яг шөнө болонгууд айгүй амар болчдаг байхгүй юу. Тэгэд тэгж яхад ингээ орой олцсон байгаад 9 цагт Central Park руу энэ нэмэгтэйг аваа явсан гэж байгаа байхгүй юу. Одоо Дэри болон нэг Uncle Paul гээд би хамгаалагч нь. За тэгмүүдээ аваачингуудаа ингэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Oh, you didn't tell me that you worked for Suge Knight. Тэ чи надад ерөөсөө нөө Suge Knight-д ажиллаж исэн Death Row Records ажиллаж исэн тухайга хэлээгүй. Би тэрэж олж мэдсэн гэд хэлсэн байгаа байхгүй юу. Тэнгүүтээ Дэри ингэж хэлсэн байгаа байхгүй юу. If you do something to mess with me, I have to kill you гэж хэлсэн байгаа байхгүй. Хэрв чи одоо надад янз бүрийн нэг тийм муу юм хийгээд дэ эсвэл одоо өөрийнх нь мэдээллийг аваад Suge Knight хэлэх ч юм уу те өөрийнх нь ар мараар нь явсан иймэрхүү зүйлүүдийг хэрв хийх юм бол тэрийг чинь би олж мэдэх юм бол би чамайг аллаа шүү гэж хэлсэн юм байна лээ. Тэгсэн чи энэ нэмэгтэй болохоор I guess we just have to wait and see гэж хэлсэн юм байна лээ. Яах ихийг одоо ингээ харахал үлдлээ дээ ухааны юм ярьсан юм байна лээ. За тэгээд түүний дараагаар ингээд дэрийг яг ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд бүр айгүй амар schedule-тэй байдаг гэсэн гэдэг ярьсан. Өөрийнх нь бол хувьд бол ерөөсө хувийн амьдрал гэж байдаггүй. Тэгээд бүр дээрэд ингээд өдөржингөө дээрэтэй ингээд хамт байгаа гэсэн шүү дээ. Өдөржингөө шөнөгөө те тэр үедээ бол ингээд баг өөрөө break заах ирэхгүй байдаг гэсэн. Ингээд төр зөөрийн завсарлага одоо өдрийн хоолны завсарлага мавчралах ч юм уу те. Тэгэж нэг төр зөөр амс хийж суух муух тийм одоо боломж олддгүй байсан. Ингээд дандаа л юм хийгээ байждаг гэсэн. Тэгээд бүр ингээд зарим өдөр бол те 4 цаг унтна. Одоо хэрүү айгүй ингээд бас айгүй их унтлаадаа гэж бодсон үе нь л бол 4 цаг байдаг гэж аахгүй шөндөө 4 цаг унтдаг. Айгүй амар завгүй өдрүүдэд бол 2 цаг унтдаг гэж аахгүй шүн. 2 цаг унтаад буцаал ажилдаа явдаг. Тийм амар. За тэгээд та хэдэн дөрөв цалин авдаг байсан бэ гэсэн чинь $65,000. Нөгөө залуугаас ч бүр 7 дор байгаа зү нөгөө David James гэ залуу чинь 70,000-ыг авдаг байсан. George Kaplan 125,000-ыг авдаг байсан. Энэ нэмэгтэй бол бүр ингээ $65,000 жилдээ авдаг байсан. Жилдээ $65,000. Тэгэж амар overtime ажиллачаа тэгээ $65,000 аавна гэдэг чинь бол үнэхээр oh my god it's бүр ингээ хүний одоо labor-ыг мүлжлэг хийж ийн л гэсэн үг. Тэгээ бүр ингээд дээрэд ажилдаг баснаас хойш ингээд эрүүл мэндэнд муудаад айгүй их тийм өвчнөд болсон гэсэн одоо чинь ингээд нэг ямар гэлээ нэг өвчин зай тэр нь болохоор ингээд өснүүд чинь ингээд ундаг гэсэн заяа. Өснүүд чинь ингээд унаад ингээд халтраад ингээд спотнууд гарч ирдэг гэсэн тийм bold spotнууд заяа. Ягаад бол ядаргаанаас болоод стресснээс болоод гэсэн. За тэгээд ингээд бие мэд нь муудаад ингээд байсан болохоор HR department л оцсон гэж аахгүй дэрийн одоо энэ компанийн HR хүний нөөц рүү очиод те би ингээд дээрэд ажиллаж ихснээс хойш ингээд миний бие айгүй амар муудаад тэгээд ядж байгаа тэгээд айгүй их ингэж өстө бүр бие муудтал ажиллаж байгаа мөртлөө би ерөөсөө мөнгө олж чадахгүй байна надад цалин бага байна ингээд очиод хэлсэн мэн л да тэгсэн чинь нөгөө хүний нөөц нь алуу чиний өдрийн цагаас илүү ажилласан одоо үед overtime дээр илүү цагаар ажилласан гэж явчихлаа шүү дээ те алуу чиний илүү цагийг чинь бодож үзээгээ сүүлийн 3 сар ажилласан илүү цагуудыг нь overtime бодоод үзсэн чинь $80,000 дэрэгээс авах хэрэгтэй байсан гэж байгаа байхгүй тооцоолоод үзсэн чинь тэгэхээр тэр HR department-аас ингээд бичиг аваад заяа ингээд дэрий
одоо энэ эмэгтэйд overtime гэдэг илүү цаг ажилласны 3 сарын мөнгө гээд $80,000 өгөх ёстой гэдэг тийм бичгийг аваад дэрээ дээр очсон юм байна. Ингээд чи надад ингээд $80,000 өгөх ёстой юм байна гэдгсэн чинь дэрээ шууд тэрийг нь бариад аваад урччихсан гэсэн. Тэгээ ерөөсөө угаасаа өөрт нь өгөөгүй гэж хэлжсэн. За тэгээ дэрээд ажилдаг байсан үедээ өөрийнх нь ажигласан, өөрийнх нь харсантай нэг тиймэрхүү айгу амар ч юм уу тийм жоохон тиймэрхүү violent эсвэл хүн амтныг одоо threat хийж байгаа энэ төр тохиолдлуудын тухай 2-3 өөрөөр тохиолдлын тухай ярьсан. За тэрэн дээр MTV дээр болсон үйл явдлыг ярьж байгаа хгүй. За тэр нь болохоор 50 Cent-ийг орооцолдуулсан юм байгаа заяа. Тэр нэг удаа яг MTV дээр 50 Cent-тэй хамтраад нэг тийм ярилцлага шиг юм хийсэн байна л да. За тэгээд тэр нэвтрүүлэгт орж дуусчаад яг тэр үед нь болохоор 50 Cent-ийн одоо менежер нь бас байсан гэдгсэн Chris Lighty гэдэг менежер нь байсан гинэ. За тэгээд тэр нэвтрүүлгийг одоо дуусгачаад MTV-ийн тэр одоо барилгаас гарч явах гад лифтэнд ороо суухт нь Diddy байсан, энэ Capricorn Clark байсан. За тэгээд одоо 50 Cent-ийн менежер болох нэг Chris Lighty гэдэг эрэгтэй байсан гинэ. Тэгсэн чи яг тэр лифтэнд байж байхдаа Diddy нөгөө нэг 50 Cent-ийн менежер руу хараад Chris Lighty руу хараад I don't do this bullshit. I don't do this back and forth thing. I like guns гэж хэлсэн байгаа байхгүй. Би ер нь ингэж ийм хачин одоо өөгч биш болчиххаач би монголоор шууд өөрөөхөө хэлж байгаа шүү зэ. Би нэг ийм хачин өөгч биш болчиххаач биш ингээд back and forth гэсэн юм хийдэггүй. Тэ ийм зүйлд дургу. Би харин юунд дуртай вэ гэвэл буунд дуртай гэж хэлсэн байгаа байхгүй. Одоо ягаад гэвэл угаасаа л 50 Cent одоо дэрийн хоёр чи асуудалтай байдаг өсөж та хоорондоо нэг тийм beefтэй тэ тэгэнгүүт тэгж одоо тэрний тухай ярьж байгаа байхгүй юу. Би иймэрхүү нэг хачин beef гэсэн юм дургу би харин буугаар үзүүлсэн шүү гэсэн ухааны юм хэлсэн байна лээ. Нэг тийм бас л нэг тийм сүрдүүлсэн ухааны юм ярьсан байгаа байхгүй тий. За тэгээд нөгөө нэг David James гэ залуутай адилхан заяо. Бас энэ эмэгтэйг дэрээ өөрөөс нь хулгай хийсэн гэд гүтгээд заяо. Тэгээд дахиад тэр нэг lie detector test-ийг хийлгүүлсэн гэж байгаа байхгүй юу. За юу болсон бэ гэхээр энэ хэд ингээд яг Нью-Йоркд байж байгаад Майами руу явах шаардлагатай болсон гинэ. Тэгээ бүгдээрээ бэлдээл ингээд байж байгаад тэгсэн чинь нөгөө нэг дэрээд одоо Jacob the Jeweler гэдэг тийм одоо үн тэтэл хийдэг одоо тийм брендинг дизайнер хүнээс тийм юу зээлүүлсэн гинэ. Одоо ийм том одод чинь ингээл янз бүрийн ивент энэ дээр оролцоо болохоор амар үнэтэй зүйлүүд ингээл jewelry-нтэй зүүдэг штэ. Тэр чинь бол дандаа өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авсан зүйлүүд бол биш байдаг штэ. Ингээд зүгээр яг тэр ивентэнд зориулаад тэр брэндүүдээс нь төр ингээд одоо зээлүүлээд зүйлгэж байгаа зүйл гэсэн үг те. Тэгэд яг дэрээд ингээд тэр Jacob the Jeweler гэдэг тэр одоо брэндээс айгуу тийм үнэтэй алмазан дугууны цаг, алмазан одоо тийм хүзүүний зөвлөлт зав ийм crossтэй, загалмаатай тийм хүзүүний зөвлөлт. За тэгмүүдээ алмазан бас бугуувч ийм 3 ийм хослолыг ингээд дэрээд зээлүүлсэн гинэ. За тэгээд дэрийн туслах нь учраас те Capricorn Clark учраас ингээд тэр жүүрүүнүүдээ бүгдийг дэрээд одоо Capricorn төгчгсөн байсан юм л да. Тэгсэн чинь л яг онгоцонд орохоос өмнөхөн заяа. Энэ Capricorn Clark гэдэг эмэгтэй ингээд тэр одоо үн тэтлүүд нь алга болчихсон байгааг анзаарсан гэж аахгүй. Тэгээд шууд юунда тэр жолоочтой алив зогсоороо жолоочоо те одоо буцаад явахгүй болохгүй нь. Тэгээд би үн тэтлүүд байхгүй буцаад очиод нөгөө нэг хүмүүс рүүгээ очиод байсан газараа бүх одоо бүгдийг нь локдаун хийгээд те бүгдийг нь ингэж хүмүүсийг гарахгүй цойжлж байгаа бүх хүмүүсийг нэгжиж шалгах хэрэгтэй гэд бөө юм болсон юм байна. За тэгсэн чинь дэрий за би одоо ингээд Майами руу нисдэхээр нислээ чи одоо энд нөгөө нэг өөрийнх нь бие хамгаалагч Uncle Paul-тэй үлдээд Нью-Йоркд үлдээд тэгээд одоо над жүүрүүгээ олоо гэж хэлсэн юм байна. Тэгээд ингээд дэрий Майами руугаа яваад гисэн. Тэгсэн чинь ингээд очиод нөгөө нэг байсан газараа очиод хамаг хүмүүсийг шалгаал нэгжлэг хийсэн чинь ерөөсөө жүүрүүг нь олдоогүй. За тэгсэн чинь энэ Uncle Paul гэдэг бие хамгаалагч нь гэрлүүн бүр очиж жагаад ингээд хамаг нэгжлэг хийсэн гэж аахгүй. Энэ эмэгтэйг хулгайлцсан байх гэж одоо тэр бие хамгаалагч нь хамаг одоо гэр мэрийг ингээд нэгжсэн юм байна. За тэнгуүтээ маргааш өглөө нь болсон чинь тэр бие хамгаалагч нь тэр эмэгтэйгийн гэрт очиод өөрийг нь очиж аваад заяа яг нэг одоо барилга руу явал орсон гинэ. За гэтээ тэр барилга нь болохоор энэ Bad Boy Entertainment-ийн одоо түрээсэлж авах гэж байгаа шинэ барилга нь байсан юм байна заяа. Худалдаж авах гэж байгаа ч гэлээ худалдаж авсан шинэ барилга нь байсан юм байна л да. Одоо тэр ажлынхын газар нь гэсэн үг. Гэтээ яг саяхан худалдаж авсан болохоор ерөөсөө тэгэж юу байгаагүй байсан. Бүрэн одоо ашиглалтанд ороогүй айгүйх тийм засвар масвар construction болчихсон ер нь хүн амтан байхгүй нэг тийм өндөр барилга байсан гинэ. Тэгээ тэр Uncle Paul гэж залуу энэ нэмэгтэйг ингэж тэр барилга руу авч ороод тэгэл лобби руу явал орж исэн чинь яг тийм чимээ гарсан гинэ. Яг энэ хоёрыг явж орсны дараахан гаднаас нь хаалгыг төвчж байгаа, цойжилж байгаа тийм чимээ гарсан гэж байгаа байхгүй. За тэгээд энэ хоёр гарч яваад ингээд лифтэнд суугаад 6 давхарт гараад очсон гинэ. Тэгээд ингээд яваад очсон чинь ширээний цаана нэг хүн эрэгтэй хүн суужсан гэж байгаа байхгүй.
амар том залуу байсан гэж ярьж байгаа байхгүй бүр амар том залуу гэл энэ Uncle Polly гэсэндээ тайлбарлахдаа бол describe хийхдээ бол айгүй том залуу гэж ярьж байгаа байхгүй айгүй тийм backbeat айгүй өндөр гээл заяа тэгээд гэтээ тэр залуу ширээний ард суужсэн залуу нь бол энэ залуугаас ч Uncle Polly-гоос ч том амар том залуу байсан гэж ярьж байхгүй back бүх залуу байсан гэд. Тэгээ яваад очисон чинь тэр нь lie detector test хийдэг хүн байсан гинэ. За чи одоо ингээ lie detector test авах болон чамаа ингээ жүүрийг авсан байна уу үгүй гэдэг чинь шалгана. Тэгээ чамайг одоо энэ тестийг хийж дуустал ингээд явуулахгүй. За тэгээд хэрв чи энэ тестийг fail хийх юм бол чи энэ хэрэг тест хийсний дараа ингээд чи үнэхээр худлаа ярьж ин чи үнэхээр энийг жуулрыг нь хулгаасан байна гэж тогтоогдох юм бол you're gonna end up in the East River гэж хэлсэн байхгүй одоо New York-ийн одоо доогуур нь урсдаг нэг гол байгаа East River гэд тэр голд ингээд чи унана гэсэн үг шүү гэж хэлсэн байхгүй одоо алнаал гэж те сүрдүүлсэн юм байна лээ. За тэгээд Uncle Polly Capricorn-ыг энэ залуутай орхиод явсан. Тэгээд өдрийн турш тэр lie detector тест хийсэн гэж аахгүй. Тэгээ энэ эмэгтэй чи бүр амар айгаатай угаасаа ойлгомжтой хүн те чи фейл хийх юм бол ингээд чамайг алдар шуун дэргэд хэлчихэж байгаа болохоор айгаад ингээд бүр амар emotional ингээд айгаад сандраал уйлж муулаад тэгсэн чинь энэ залуу хэлээдсэн гинэ. Чи ингээд сандраад ингээд уйлж муулаад байгаа болохоор ингээд энэ тестийг одоо яг хийж явуулж чадахгүй байна. Чиний зүрхний цохилт чи ингээд буруу гараад байна те. Тэгээд одоо чи тайвширж энэ тестийг хийн. Тэгээ энэ тестийг ингэж сайн хийж чадахгүй бол би бас чамайг алах шүү дээ. Дахиад л чи одоо you're gonna end up in the East River гэж хэлээдсэн гинэ. Тэгээд надад ингэ тайвшрах айгүй хэцүү байсан. Би бүр ингэ тайвшрах гэж хичээсэн ч гэлээд айгүй хэцүү байсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ тэр өдрөө бол хариу нь гараагүй заяа. Inconclusive гэж гарсан юм байна лээ заяа. Ерөөсөө уншигдах боломжгүй байсан гэж худлаа ярьж байгаа нь ч мэддэггүй, үний ярьж байгаа нь ч мэддэггүй байсан учраас inconclusive гэж гарсан. Тийм учраас дараагийн 5 өдөр Гэ 5 өдөр дарааллуулаад энэ lie detector test-ийг хийсэн гэж аахгүй. Бүр яг ингээд ажилдаа явж байгаа юм шиг өглөө 9-оос ахуулаад ингээд орой 5-6 хүртэл өдөржингөө ингээд ажиллаа хийж байгаа хүн шиг л очиод lie detector test хийлгүүлээд ингээд хамаг юм ингээд уйлаад ингээд те машинд уяастай ингээд судаг гэж байгаа байхгүй. Тэгэж 5 өдрийн туршид ингээд lie detector test хийлгүүлсний дараа хариунч гараагүй, хариугаа өөрөө олж мэдээчгүй. Тэгээд нэгдүгээр өдөр ажилдаа очисон чинь ингээд зүгээр юу ч болоогүй юм шиг дэрий бүр юу ч болоогүй юм шиг те зүгээр л ингээд нормал байсан гэсэн. Тэгээ тэр тухай яриачгүй гэсэн хоорондоо lie detector test мэс хийсэн ухааны юу ч яриаггүй. Тэгээд тэр jewelry ч олдоогүй гэсэн хин авсныг энэ ч мэдээгүй тэгээл ингээд хамаг юм зүгээр дууссан гэж байгаа байхгүй. Тэгээ prosecutor асууж байгаа байхгүй. Таны ингээд 5 өдрийн туршид те ингээд lie detector test хийлгүүлээд ингээд айгаа сүрдүүлээд одоо нэг амар барилга дотроо өөрөө чинь барьцаалж авч очиод ингээд байхад та яагаад ингээд буцаад ажилдаа очисон юм бэ? Ажилдаа очиод ингээд дээрэд ажилласаар байсан юм бэ гэсэн чинь хэрэв би ингээд яг тэрний дараахан одоо ажилласаа гараад цагдаа магдаад очиод ч юм уу тэгээ одоо ажил мажласаа гарчвал угаасаа л дээрийн намайг үнэхээр авчихсан гэж бодсон шүү дээ. Тэр жуулрыг нь авчихсан учраас л ажил мажласаа гараад зүгтааж ингэж бодно. Тэгэхээр би тэгж бодуулахыг хүсээгүй учраас би аваагүй учраас ажилдаа очисон гэдэг байгаа байхгүй. За тэгээ дээрэгийн ер нь зан ааш нь ямар байдаг байсан тухай ярьсан. Дээрэгийн одоо demeanor-ийн тухай ярьсан. Ер нь л ингээд хүмүүсийн айгуух яриад байгаа шиг те айгуу тийм aggressive гэгүнтхэн айгуу ууралдаг гэгүнтхэн ингээл өстой ууралж бухимддаг юм хүм авч шиддэг хүмүүсийг зоддог цогтдог те тийм хүн байсан гэж бас л хэлсэн айгуу тийм ууртай төрөмгийн хүн байсан. За тэгээд нэг удаа дээрэд ажилдаг бүх эмэгтэй хүмүүсийг авчраа за өөрөөх нь assistant ч юм уу одоо гэрийн нүүлчлэгч юу ч байдгийн те ер нь л өөрт нь ажилдаг эмэгтэй ажилчтайгаа ингээд өөрөөх нь гэрийнхаа галын өрөөнд аваачсан гинэ бүгдийг нь цуглуулж байгаа. Тэгснэ do you bitches know why you don't have a man like me in your life гэж хэлж байгаа гинэ. Ингээд та муу одоо өлгчөнгүүдтэй яагаад та нарт яг над шиг ийм залуу эрэхтэй ингээд амьдралт чинь байдаггүй вэ? Тэ ийм найз залуу нөхөр байдаггүй вэ гэдэг мэдхгүй над шиг ийм сайн хүн л гэх гэдэг юм хайшин тэ. Тэгэл тийм хэлсэн гинэ. Тэнгүүдээ тэгж хэлснийхаа дараахан Cassie-г дуудаа заяа. Cassie ингээ галын өрөөндөө ороод ир гэж дуудангуудаа тэр эмэгтэйчүүдийн нүдэн дээр ингээл Cassie-гаар айгүй хэм хэлгөөсөн айгүй их тийм командыг бол заа бараг л ингээл нохоогоо бос энэ гэж байгаа юм шиг заяа. Бус бос одоо гар одоо ингэж эрэг за тэрийг аваад ир энийг аваад ир тэг ингээл ингээ яг нэг нохоонд ямар одоо командод өгдөг үлээ те яг тийм зүйлийг хийсэн гэнэ айгүй олон удаа тийм командыг өгчээсэн. А тэр болгонд ингээд Cassie тэр бүгдийг нь хийжсэн гэж аахгүй яг хэлснээр нь командыг нь ингээд биелүүлсэн. Тэгээд ингээ за одоо яв гэл тэгсэн чи Cassie яваад гэсэн гэж аахгүй тэр галын өрөөнөөс тэнгүүтээ тэр эмэгтэйчүүд рүү хараалцаа. Did you see that? You bitches don't do that. That's why you don't get a man like me in your life гэл хэлсэн гэж аахгүй. Харсан уу те? Та нар мосоо өлгчөнгүүд ийм ингэж хийж чаддаггүй байхгүй юу? Тийм учраас та нарт ингээд над шиг ийм залуу та нарын амьдралд чинь байхгүй байгаа гэж хэлсэн гэж аахгүй юу?
Oh my god. За тэгээ ууралж мурлахаараа айгүй ингэж хүмүүс рүү утас шидэх айгүй дуртай байдаг байсан гэсэн айгүй тийм aggressively ингээл шидэж мэддэг гэж байгаа байхгүй. За тэгээд нэг удаа Майамид усан тохиолдлын тухай ярьсан. Тэгээ энэ нь болохоор өөрөөх нь юу нь ягаад ажилласаа гарах болсон шалтгаанаас ингэсэн ажилласаа гаргах жишээ маа одоо өөрөө ажилласаа хөөгцсөн. Тийм одоо зүйл нь болсон байгаа. Майамигийн нэг арал дээр нь ингээл байжсэн байл та дэр угаасаа байдгийн гинэ Майамид гэртээ гэдэг жисэн шүү дээ тий. Тэр гэрт нь арал дээр нь Pharrell Williams-ийн одоо менежер нь очсон гинэ. Очиж дэрэтээ уулзчаад тэгээд тэр одоо залуу нь менежер нь өөр нэг Майамид гэдэг өөр арал руу одоо очих шаардлагатай болсон гинэ. Яг бол тэр арал дээр нь Pharrell Williams одоо дууныхаа клипийг хийж байгаа. Тэгээд тэр зураг авалт руу очих гээд тэгсэн чинь дэрий одоо Capricorn Clark-ыг дуудаал чи одоо энэ Pharrell Williams-ийн менежерыг нь одоо заваар аваачаад юу яах Pharrell Williams-ийн байгаа өөр арал руу аваач чадхаа хүргээд өгөх гэж хэлсэн байна. За тэгээд Capricorn Clark яг хэлснээр нь болсон. Яг аваачиж тэр залууг аваачиж хүргэж өгчгөөд тэгээд тэр арал дээр хүргэж өгснөөхөө дараа шууд босоод яваагүй мэн л да. Одоо дэрийг ингэрлөө. Жохон тэр одоо арал дээр нэг ганц цагийг өнгөрөөсөн гинэ ганцаараа өөрөө. Тэ? Тэгсэн чинь л дэр яг залгаал цагийн дараа чи хайж чваа ягаад буцаж хүрч ирэхгүй байгаа ингээл ойрлуулсан гэж аахгүй. Тэгэл яваал очсон юм байна. Тэгсэн чинь ингээл яваал очсон чинь дэр хэлсэн гэж аахгүй. Your problem is you want to have a life. You can't have that here гэж хэлсэн гэж аахгүй. Чиний одоо асуудал ч юм бол тэ чи ингээ өөрийн гэсэн амьдралтай байхыг хүсэж ах шиг байгаа. Гэтэ чи бол энд надтай ингээд надад ажиллаж байхдаа бол өөрийн гэсэн амьдралтай байх боломжгүй болохгүй гэж хэлсэн гэж аахгүй. За тэгэл маргааш өглөө нь босоод одоо өглөөнийхөө хоолыг идэхгээл энэ эмэгтэй доошоогоо буусан гинэ. Тэгсэн чинь ингээд нэг яг тоогоочтой гэсэн чинь тоогооч нь ингээд эмэгтэй хүн юм байл да ингээл юу хоолоо хийгээл үйжсэн гинэ. Тэгсэн чинь ингээд яг өөрийнхөө тавгийг аваад ингээд хоолоо ингээд авах гэсэн чинь turkey bacon байхгүйсэн гинэ. Өөр ингээд turkey bacon иддэг байсан гинэ. Тэгэл where's turkey bacon ингээд асуусан юм л да. Turkey bacon хаана байгаа ингээд асуусан чинь нөгөө ахлах тоогооч нь заяа ингээд энэ эмэгтэй рүү харангуйта амар ингээд уурлаа заяа. There's no more fucking turkey bacon anymore гэж хэлсэн байна. Энэ цагаас ахуулаад ингээд хараал идсэн тэр turkey bacon ч одоо байхгүй байх болно гэж ингэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь энэ юмхтэй амар ингээд сайд бололтой амар гуниглалаа. Oh I hate it here гэж хэлсэн байл да би өстө энд бамиргүй ингээд I don't like it here гэж хэлсэн байна. Тэгсэн чинь нөгөө нэг ахлах тоож эмэгтэй чинь айгу зэвүүн заяа нөгөө дэр рүү очиод хилцэн байгаа байхгүй. Яг хилэнгүүд нь энэ эмэгтэй тэгж хилэнгүүд нь очиод дэрээд сайн I hate it here гэж хэллээ гэд хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь шууд дэрээ ингээл амар нэмэгдэл харсан гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ oh you hate it here гэл хүрээд ирсэн гэж байгаа байхгүй. Чи яасан энд бамирг байгаа мó гэл амар хурж ирэл өөрлөө ингээл дайраад ирсэн гэж байгаа байхгүй. Гүүж хурж ирэл тэгэл ингээл өөрийгөө түлхээлсэн гэсэн. Хоёр ингээл мөрлөө ингээд түлхсээр агаад ингээд одоо коридор руу явж түлхсээр агаад ингээд өөрөг нь гэрээсээ байшингаас гаргасан гэж аахгүй. Тэг бүр ингээд зогсоол руугаа ингээд аваачаад ингээд түлхээд заяа. Хэрвээ чи энд баймарг байгаа юм бол get the fuck out of my house. If you hate it here get the fuck out of my house гэл амар хэлжсэн гэж аахгүй. Чи хэрвээ баймарг байгаа юм бол миний одоо гэрээс зайл. Зүгээр зайл гэл ингээл дахин хэлээл ингээл энэ нэмэгтэй түлхээдсэн гэж аахгүй. За тэгээд удалгүй угаасаа одоо тэр байшингийнхаа гадаа зогсож байгаад нөгөө нэг би хамаалагч нь Uncle Paul хурж ирээд за одоо чи юмнуудаа баглаа эндээс яваа гэж хэлсэн юм байна. Тэгээд одоо ингээд ажилласаа гараад явсан гэж байгаа аахгүй. За та нар маань стресстэй ажлынхаа өдрийн дараа гэртээ ирээд хэрхэн unwind хийж өөрийнхөө стрессийг тайлдаг вэ? Миний хувьд бол яалтчгүй гэртээ ирээд оройныхоо хоолыг идэж байхдаа one glass of red wine ууж өөрийгөө unwind хийж стрессээ тайлдаг байгаа. Тэг хүн болгонд угаасаа стрессээ тайлах янз бүрийн арга тактик гэж байдаг бах тийм үү? Гэхдээ манайхаа би ерөөсөө тийм хаа хамаагүй дар суугаад байдаггүй. Яг өөрийнхөө уудаг дарсны төрөл болон брэнд дээр маш их ач холбогдол өгж сайн сонгож судалж иж дуртай брэндүүд уудаг байгаа. За тэгээ та нар маань одоо баг миний та нартаа санал болгодог аюу их тийм strongly recommend хийдэг wine-ыг мэдэж байгаа хаа. Энэ нь болохоор Франц улсын Бордо бүс нутгийн дарс болох Calvé байгаа. Calvé нь 200 гаруй жилийн түүхтэй. Тэгээ дэлхийн 110 гаруй улсад амт чанараараа танигдж нэр хүндээ тогтоож чадсан ийм брэнд байгаа. За тэгээд World Wine компанийн маань Calvé брендийн 30 гаруй төрлийн дарсуудыг Монголд албан ёсоор оруулж ирж худалдаалдаг байгаа. За тэгээд түүнээс гадна манайхан би та нартай хүргэх маш тийм гоё чухал мэдээ байна. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн маань одоо Calvé брендийг CU-гээс бас авч болох нь байна. CU-гийн бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа. Түүнээс гадна суглаад хөтөлбөр
хөтөлбөр явагдаж байгаа юм байна. Calvin брендийг хэрүү CU-гээс авах юм бол. За тэгээ яадаг урамшууллаа гэхээр CU-гийн аль ч салбараас Calvin брендийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авсан хэрэглэгчид CU аппликейшнээр азтан болох нэг эрх үүсэх юм байна. За тэгээ манайхаа энэхүү суглаад тодалдаан 5 сарын 1-ээс эхлүүлээд 7 сарын 31-ийг дуустал явагдаж байгаа юм байна. Тэгээд тухайн сарын тохиолол нь дараа сарын эхний 7 хоногт шалгараад явах юм байна лээ. Тохиоллоор сар бүр 3 азтанд тодроод явах юм байлээ манайхаа амар гоё гоц. За тэгээд энэ 3 азт нь ямар билүүдийг хожих вэ гэхээр супер азтан Worldwide дэлгүүрийн 500,000 төгрөгийн эрхийн бичгийг хожно. Тэгээд 2 дугаар азт нь болохоор Calvin брендийн сарын хэрэглээ. Харин 3 дугаар азт нь болохоор Calvin брендийн багц гих мэдчлийн ийм гоё бэлгүүд хүлээж байгаа юм байна. Тэгээд бодоод үзтээ Calvin брендийн сарын хэрэглээг авчихвал эсвэл бүр Worldwide дэлгүүрийн 500,000 төгрөгийн эрхийн бичиг. Oh my god. I wish I was in Mongolia. За манайхан тэгээд Calvin брэндээ сонгоод CU-гээс судалдаа авалтаа хийгээд азтан болцоогоорой. За тэг ингээд ирээд ажиллахаа болсноос хойш Samba Records гэдэг өөр бас нэг record label-д очиод ажил хийж байсан юм байна. Тэгээд тэр үедээ болохоор ингээд Ciara-тай ажилласан гэж аахгүй. Ciara-гийн нэг шинэ альбом дээр ажилласан. За тэгээд өөр хин гэлээ R. Kelly-гийн нэг альбом дээр ажилласан гэсэн. R. Kelly ч бас Samba Records-ийн artist байсан юм байна лээ. Нөгөө нэг аимшигт R. Kelly, you know. Бас нэг гэмт хэрэгтэн байгаа шүү дээ. Тэгэд энэ хүмүүстэй ажиллаж исэн байл л тэгсэн чинь хэсэг хугацааны дараа дэрээ ингээд энэ эмэгтэй рүү залгаад offer хийсэн гэж аахгүй юу. Чи буцаж хурж ирээ надад ажиллаач ээ. Яг гэвэл би чиний тэгээ ямар сайн ажил хийж байгааг чинь ингээд би сонссон. Samba Records айгүй мундаг ажиллаж байгаа гэдэг чинь сонссон. Тэгээ би чамайг ингээд айгүй ингээд ажлыг чинь үнэлж байгаа учраас би чамайг уцаагаад өөртөө ажилуулмаар байна. Гэхдээ чи угаасаа надтай ингээд яг миний дор ажиллахыг хүсэхгүй байгаа бах те. Надтай ингээд interact хийхийг хүсэхгүй байгаа бах. Тийм учраас би ингээд чамайг өөрийнхөө туслахаар биш нөгөө нэг Sean John гэдэг тэр нөгөө брендийнхаа эмэгтэйчүүдийн дэлгүүрийнх нь одоо Director of Marketing гэдэг одоо албан тушаалыг өгөө. Тэгэхээр чи одоо team ажил албан тушаалд ажиллаж байгаа болохоор надтай ингэж дандаа яриад байх шаардлагагүй, надтай тэгж дахин дандаа уулзаад байх шаардлагагүй. Тэгэхээр ингээд надаас хол байна гэсэн үг ээ. Гэтэ чи хурж ирээд манай компанид ажиллаач гэж санал тавьсан юм байна лээ. Тэгээд одоо санал болгож исэн цалин ч гэсэндээ тэр Samba Records-д ажиллаж исэн мөнгнөөс хамаагүй дээр цалин байсан учраас угаасаа буцаж очиод ажилласан гэсэн. За одоо үүний дараагаар нөгөө нэг 2011 онд болсон зүйлийн тухай ярьж байгаа. Нөгөө нэг Cassie, Kid Cudi хоёрын нөгөө нэг зүйл байгаа штэ. Тэгэл нэг дэрий тэр хоёрын тухай олж мэдчихээд Kid Cudi гэрлөө нь очиод break-in хийгээд янз бүрийн болоод түүнийхэн дараа машиныг ингээд дэлбэлсэн дэрэ гэдэг тэр зүйлийн тухай ярьж байгаа юм. За тэгээд юу болсон бэ гэхээр яг 2011 онд болохоор энэ эмэгтэй тэр албан тушаал байсан шүү дээ. Нөгөө маркетингийн захирал гэдсэн шүү дээ. Тэр ажлынхаа албан тушаалаас бас солигдоод Cassie-гийн creative director-аар ажиллаж байсан байна лээ, менежерээр ажиллаж байсан заяа. Тэгээ ер нь яг Cassie-тай ингэж нүүр тулж ажилтдаг болсон гэсэн. Тэгээ ер нь бол ингээд Cassie-тай айгу ойрхон ажиллаж байсан учраас бүр айгу дотн болсон гинэ бараг л найзууд шиг ингээд дотн болсон гэж хэлжсэн. Тэгээд нэг удаа Cassie энэ Capricorn Clark хоёр нэг одоо Лос Анжелес дах нэг тийм hiking trail дээр очиж нэг уулан дээр очиж ингээ hike хийдэг байсан гинэ. Runyon Canyon гэдэг тийм газар очиж hike хийдэг байсан юм байна. За тэгээд тэрэн дээр очиж hike хийх гээд одоо энэ нэмэгтэй Cassie-г очиж авах гэжсэн байл та гэрээс нь. Тэгсэн чинь л Cassie энэ нэмэгтэй рүү бичсэн гэж авахгүй мессеж. Kid Cudi join хийж болох уу? Kid Cudi хамт ирж одоо хойлонтой хайк хийж болох уу гэж асуусан юм байна лээ. Тэгээ тэр үед ингээ анхаалж мэдсэн гэж аахгүй. Энэ хоёр ингээ явуулдаж байгаа юм ингээд. Тэгэд энэ нэмэгтэй бүр аягүй сандраад no that's not a good idea гэж хэлсэн байл. Наад чинь ингээд сайн санаа биш үнэ. Тэ сайхан одоо санаа биш байна. Hiking trail дээр чи аягүй их ингээд хүмүүс байдгаа. Тэгээд харагдчихна гэсэн үг ээ. Тэгээд баригдчихна гэсэн үг. Тэгэхээр no хэрэв үнэхээр одоо Kid Cudi ирэх гээд байгаа юм бол те өөр газар очиж хайк хийе. Арай жоохон одоо хүнгүй байдаг газар буюу Fryman Canyon гэх тэр газар дээр очиж хайк хий гэж санал болгосон юм байна лээ. Тэнгүүтээ ингэж битсэн байхгүй. Одоо энэ текстээ устгаарай гэж хэлсэн юм байна лээ. Cassie-д. Яагадгүй бас ингээл дээрийн утас мцаг нь хараад мессежийг нь харчих уу гэж бодоод тэгээ дараад нь ингэж хэлсэн гэж аахгүй. Хойлоо ингэж best buy-лөө дэлгүүрлөө очиж чамд burner phone авч өгөө юм илүү утас авч өгөө. Тэгэхгүй бол ингээд чиний наад утсыг чинь ингээд дэрий мөнгө төлдөг штэ тэг мөнгөийг нь хийдэг. Тэгэхээр угаасаа мессеж болон дуудлага модлого чинь бүгдийг чи харж байгаа. Тэгээ олоо мэдчих магадгүй чи тэг Kid Cudi-тэй энэ өөрийнхөө илүү утсаар ингээ холбогдчихийгээд ингээ очиж бүр хамтдаа явж утас авч гисэн гэж аахгүй илүү утас. Тэгсэн чи prosecutor асууж аахгүй. Why did you tell her to get a new phone? Гэж асуусан аахгүй. Тэгсэн чинь because the way she was moving, she was gonna get all of us killed гэсэн заяа. Cassie-гийн хийж байгаа зүйл нь бол угаасаа биднийг бүгдээрингийн алуулахаар тийм үйлдэл байсан гэж хэлсэн.
За тэнгууд нөгөө нэг Mark Agnifilo-чин objection your honor гэж ойролцоогоор ойрлоод заа. Ер нь энэ эмэгтэйгийн одоо энэ prosecution-ы хийж байгаа direct examination үеэр айгүй их одоо юу байсан гэсэн objection байсан гэсэн одоо defense талаас юм болонгууд дахин босч ирэл objection гэж ойрлоод гэсэн. Янз бүрийн өөр шалтгаануудаар заяа. Тэгээ яг 2011 оны 12 сард болсон нөгөө тохиолдлын талаар ярьж байгаа байхгүй. Тэгээд энэ эмэгтэй гэртээ унтчихжээ. За тэгсэн чинь л айгүй өглөө эрт заяа 5 6 үеийг гал тэгсэн чинь амар ингээл өөрийнх нь гэрийнх нь одоо хаалга ингээл амар хүн тогшоод байгаа нь ингээд нүдэд байгаа нь сонсгцэн гинэ. Очоод урангаар очиж харсан чинь дэр юусан гинэ. Дэр амар тийм ууртай anxious бүр ингээл сандарсан ууралсан өстө бүр уура барьж ядсан те ингээл хийш дэше pace хийсэн те ингээл холигсон тийм ингээл ууртай хүн харагдсан гинэ. Дэр тэг гартаа нэг юм барьсан байгаа нь харагдсан. Гэтэ яг юу яагааг нь бол харж чадахгүй байсан. Яг бол ингээд дурн юм чинь бүр дэж доошоо харж чадахгүй шүү дээ тий. Ямарсан гартаа ингээ юм бариад байгаа нь ингээ харагдсан гэж тэгжсэн. Тэгэл ингээд бүр гайхсан гэж аахгүй. Ягаад гэвэл дэрий хизээч одоо энэ олон жил ингээ би бинийг таньдаг хугацаанд тий ингээд ажилдаг хугацаанд дэрий өөрийнх нь гэрт нь бол ирж байгаагүй гэсэн. Тэгээ анх удаага ингээд гэрийнх нь үүдэн цогсож байгаа нь амар гайхсан гэдэг жаахгүй. Тэгэл хаалгаа тайлаад өгсөн чи амар уурлал дэрий. Why didn't you tell me? Чи ягаад надад хэлээгүй ингээл орилсан байна гэсэн чи юу хэлээгүй гэж гал амар ингээл хайгаалт гэсэн чинь why didn't you tell me about Scott? Гэлтэй who is Scott гэж орилсан байл та. Ингээд чи яагаад надад Scott-ийн тухай хэлээгүй ингээл асуусан байна. Тэгээд Kirk Carrageen нэр чинь нэрээ яг жинхэнэ нэр нь болохоор Scott Muscari яахгүй юу? Яг жинхэнэ өөрийнх нь нэр нь бол. Тэгэд чи яагаад надад Scott-ийн талаар хэлээгүй ингээл орилсан гэсэн чи I don't know any Scott гэж хэлсэн мэл. Би ингээд Scott гэдэг нэртэй хүнийг огтхонч мэдэхгүй шүү дээ хий ингээл асуусан байна гэсэн чи Kirk Carrageen гэж хэлсэн мэл. Kirk Carrageen яагаад надад хэлээгүй ингээл гэсэн чи нөгөө нэг хиний Cassie-гийн найз Kirk Carrageen юу гэж жоохон худлагаас тэ булзааруулах гал ингээ найз гэж хэлсэн гинэ. Тэгэл тэгсэн чинь чи хизээс мэд яагаад надад хэлээгүй ингээл амар орилсон гэж аахгүй юу. Тэнгүүдээ дээр ингэж хэлсэн go get dressed we're gonna go kill this N гэж хэлсэн мэн за N word за очиж хувцас өмс. Би одоо ингэж яваад тэ хойлоо ингээ яваад энэ одоо залууг тэ N-ийг алнаа гэж хэлсэн байгаа аахгүй юу. Бүр ингээд I'm gonna kill him гэж хэлсэн гэсэн. Тэнгүүд нь нэмэгтэй ингээ хайгаад би явмааргүй байна. Тэгээ би юусаа энтэй ороцолдмааргүй байна гэсэн чинь чиний юу хийхийг хүсэж байгаа хүсгүй байгаа ч надад огтхон чамаагүй зүгээр очиж хувцас өмс гэд бүр ингээд өөрөг нь занл хийсэн гэж аахгүй. За тэгээд өөрөг нь машинтаа аваад хийгээд явсан. За өөрөө болохоор ингээ машиныхаа арталт нь энэ нэмэгтэйтэй сууж байгаа гэсэн үг. Арийнхын судал дээр жолоог нь болохоор нөгөө нэг бие хамгаалагч нь Uncle Paul барай явжсэн гэж аахгүй. За тэгээд Kirk Carrageen яг гэрлөө нь очичоод энэ гадаа нь парклчаад энэ дэрий болон bodyguard нь нэмэгтэйг машиндаа сууж байгаараа гэж хэлчихэд гарч явж болохгүй шүү гэж зааварлцгаад тэгээд гэрлөө нь одоо тэр Kirk Carrageen гэрлөө нь орох гээд ингээл хаалга малгайг нь одоо ингэж одоо янз бүр болоод байжсан гинэ тэгж жагаад нэг яг орох гарцыг олоод ингээд байшинлуу нь явж орохыг харсан гэсэн. За тэгээд тэр хоёрыг явж оронгууд нь уцаа аваад Cassie-гийн нөгөө нэг burner phone руу залгасан гэж аахгүй. Уц руу залгаад тэгвэл what the fuck Cassie гэж хэлсэн гэж аахгүй. Юу болоод байгаа юм бэ навш гэж гэл ингээл бүр Cassie руу бас айгүй нэмэгтэй уурсан гэж аахгүй. Дэрий одоо яг энэ Kirk Carrageen гэрт нь хүрээд ирчихсэн байна. Би яг машинд нь сууж ин юу болоод байгаа юм бэ гэл ингээл хэлсэн байл да. Тэгсэн чинь яг Cassie тэ ингээ яриад сууж ахт нь яг арталт нь ингээл чимээ сонсогдсон гинэ хүн сонсогдсон гинэ тэр нь болохоор Kirk Carrageen байсан. Тэгэл Kirk Carrageen шууд ингэж хэлчихсэн. He's in my house right now гэж хэлсэн гэж аахгүй. Юу яриад байгаа юм бэ? Тэр одоо миний гэрт байгаа юм уу? Миний гэр дотор байгаа юм уу гэж амар ингээл хэлж байгаа сонсогдсон гинэ. Тэгээд угаасаа ингээд яг цаана сонсогдсон чинь ингээд Kirk Carrageen яг тэгж хилэнгээ гараа явж байгаа сонсогдсон гэж аахгүй. Тэгсэн чинь яг ингээл Kirk Carrageen ирэх гэж байгаа юм гэдгийг мэдээд энэ хэлсэн мэл та Cassie you have to stop him. Тэг ингээд Kirk Carrageen энэ шиг хурж ирж болохгүй. He's gonna get himself killed. Энд хурж ирэх юм бол дээр яг Kirk Carrageen алнаа. Тэгэхээр зогсоох хэрэгтэй гэж тэгсэн чинь Cassie I can't do that гэсэн мэл да. Би зогсож чадахгүй гэд хэлсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээ яг Cassie-тэй ярьж дуусчаад ингээд уцаа тасалж явах үеийг нь дэрий харчихсан гэж аахгүй. Одоо машины одоо цонхоор тэмүүдэд хурж ирэлч хинтээ уцаараа ярьж байсан ингээд уцыг нь барьж аваад ингээд харсан. Тэгсэн чинь уул нь бол энэ нэмэгтэй айгу ухаантай юм билээ. За юу яасан гэж аахгүй. Дэрийг одоо Cassie-гийн тэр шинэ уцсныхаа дугаарыг өөрийнхөө утсан дээр хадгалагтай болохоор Cassie гэж бичээгөө. Өөрийнхөө нөгөө сайн найз Stormy гэдэг нөгөө нэг Suge Knight-ийн ихнэр гэдсэн штэ. Тэр одоо эмэгтэйг нэрээр болгоод хадгалсан байсан гэж аахгүй. Stormy-гээ худлаа бичээд. Тэгсэн ч гэсэндээ дэрий яг тэр хамгийн сүлд залгасан дугаар руу шууд залгасан гэж аахгүй. Тэгсэн чинь Cassie авсан.
Тэнгүүд ингээд дэрий одоо Cassie бүр юм хурамч дугаар энтертэй гэдэг мэдчихсэн. Тэгээл бүр амар ойрлол уурлал бөө юм болсон гэж аахгүй. За тэгээ байж хахад нь Kid Cudi яг хурж ирээд одоо машины бариад хурж иж байгааг харагдсан гинэ. Тэгээ байшин нь бол ингээд ер нь айгуу жоохон одоо юунд хээл дээр байдаг юм байл та нэг уулын одоо дээшээ өгчсөн тийм газар байдаг юм байна. Яг ингээд Kid Cudi-гийн машин гараал ирсэн гэж аахгүй. Тэнгүүд яг хурж ирэнгүүтээ яг тэр тэдний машины хажууд нь ингээд зогссон гинэ. Зогсонгуудаа яг машин лөө ингээ хараад хин байгааг нь харчгаад тэнгүүтээ шууд яваад гисэн гэж аахгүй Kid Cudi. Тэнгүүд дээрээ нөгөө нэг жолоочтой юу лээ би хамгаалагчтай хэлээтэй машиндаа орж суу аль араас нь даг гэд хэлсэн гэж аахгүй. Тэгээд нэг тийм chase хийсэн гинэ ингээл араас нь мөшгөөл нэг жоохон ингээ дагаж явсан гинэ. Тэгээд хэр удаан дагаж явсан гэсэн чинь нэг минутын ойролцоо нэг минутаас 2 минутын хооронд нэг араас нь дагаад явсан гэд chase хийсэн гэдэг жаа аахгүй. Тэгж жагаад ингээд дагаад явж хахад нь Kid Cudi ингээд одоо бултаад яваад амжсан гэж байгаа аахгүй. Өөр газар руу гэс бултаад ингээд өөр машин замлаа ороод явчихсан гэж байгаа. Тэгээ байж байгаад айгүй их тийм цагдаагийн дохионод уурч гисэн гэж аахгүй. Тэгээд тэр дохиог нь харсан чи яг Kid Cudi-гийн байшин руу явж байгааг нь харагдсан гэсэн. За тэгэнгүүт тэрийг харчгаад гяс тэр одоо газараасаа зүгтаагаад өөр газар руу явсан гэдэг жаа аахгүй. Тэгээ айгүй сонирн байгааз манайхан тэр Kid Cudi өөрөө мэдүүлгээ дээр ерөөсөө тийм яриаггүй те. Ингээд уцаар яриад те яриад чи яасан миний гэрт байгаа мó гэдгсэн чи тийм одоо I'm here энэ гэж хэлсэн гэдсэн штэ. Тэгээ яг Kid Cudi гэрлүүгээ яваад очсон чинь хинч байгаагүй яриадсан штэ. Гэртэн ч хүнж байгаагүй, гадаа нь машин тсэнж байгаагүй, хинч байгаагүй яриадсан штэ. Тэгсэн чинь энэ нэмэгтэй мэдүүлэг өгөхтэй болохоор бүр ингээ Kid Cudi хурж ирээд яг хажууд нь машиныхаа хажууд зогсож хурж ирж хараад тэнгүүтээ биднийх араас ингээ chase хийсэн тэр гэж яриад байгаа байхгүй. Аюу санаа магаас би бүр одоо хинд нь итгэх юм итгэхгүй байгаа байхгүй. Энэ нэмэгтэйд итгэхгүй эсвэл Kid Cudi итгэхгүй. So weird. За тэнгүүтээ нэг газар очиж зогсоод энэ нэмэгтэйд хэлсэн гэж байгаа байхгүй. Чи одоо Cassie руу залгаад ингээд чи одоо Cassie-тэй очиж уулзсан гэж хэлдээ Cassie-г над дээр авчир. Тэгээд ингээд та хоёр над дээр ирэхээсээ өмнө Kid Cudi руу очиод ингээд гуй Kid Cudi хэлтэй ингээд одоо цагдаа нарт хэлж болохгүй дэрийг танаа гэрт чи орсон гэж битгий хэлээрэ гэд хэлээ. Тэгэж ятг гэж хэлсэн байгаа байхгүй Kid Cudi. Чи одоо Cassie руу залгаад одоо би дэрэтэ байна. Чамайг одоо 90 эртэл ингээд намайг явуулахгүй гэдэг наа гэж хилээдэх гэж хэлсэн байлээ. Тэгээд энэ нэмэгтэй яг дэргийн хэлснээр нь хийсэн Cassie руу залгаад ингээд би дэрэтэ намайг явуулахгүй байна энэ гэж тэгсэн байлээ. Тэгсэн чи Cassie okay come pick me up гэж хэлсэн байлээ. Okay одоо намайг хурж ирээд аваатхаа гэж хэлсэн байлээ. Тэгээд энэ нэмэгтэй Cassie дээр очиод яг тэр байсан зочбол дээр нь очиод Cassie-г аваад тэр хоёр Kid Cudi-гийн гэрт нь очиод Kid Cudi тэр үед гэртээ байжсэн гэж аахгүй. Тэг хэлээд одоо чи хэлж болохгүй цагдаа нарт дэрийг байсан гэж хэлж болохгүй шүү гэдэг айгүй ятгаж матгаад бөө юм болсон гинэ. Тэгж агаад дараад нь ятгаж дуусныхаа дараа Cassie Capricorn Clark хоёр ингээд буцаад дэрийн гэрлөө нь очсон. Гэрлөө нь очсон чи яг дэрээ ингээл шууд Cassie харчгаал амар уурлал те өөдөөс нь хурж ирэл өстэй ойрлол хашгичаал шууд одоо Cassie зодож гисэн гэж аахгүй. Гэтэ юус гараараа зодог гэж аахгүй шууд өшөглөөл газар унгаагаал өшөглөөсөн бүр зогсоо найргуу ингээ өшгөлж исэн гэж аахгүй. Тэгээ өшгөлсөөр байгаа бүр ингээ гэрээс нь гаргаад заяа. Өөрөөхөн тэр байшингаас гаргаад тэгээ яг өөрөөхөн зогсоолныхоо тэндэл ингээл амар өшөглөл дахиад газар булгачаал ингээ өшөглөөл зодоодсон гэж аахгүй. Cassie бүр ингээд жижигхэн болцсон зэ бүр ингээд fetal positionд орсон те ингээд эвхрээд хөвтчихсэн ингээл амар тийм чимээгүй уйлж исэн гэж аахгүй. Ямар ч дуу аваа гарахгүй ингээл уйлал. Тэгэл энэ эмэгтэйчээстэй ойрлоо болоочаа гэл тэгэл нөгөө нэг хажуудаас нь би хамгаалагч руугаа хэлээл те Ruben гэд би хамгаалагч байсан мэл тэрэнд нь хэлээл хөө чи цогсоогоо ч энэ гэлсэн чи Ruben ерөөсөө юу ч хийхгүйсэн гинэ. За тэгээд тэр Ruben гэдэг би хамгаалагчийн ах нь болохоор D-Rock гэд би хамгаалагч гинэ. Тэнгүүд D-Rock руу энэ нэмэгтэй бүр залгаал заяа. Дүүдээ хилээчээ те Ruben ерөөс юм хийхгүй надад D ингээд Cassie-г зодоо аллаа штэ гэж уйлсан гэж аахгүй. Тэгсэн чинь ерөөсөө D-Rock нь гэсэн юм хийгээгүй. Ерөөсөө дүү мөрөөгөө залгаж хэлээгүй гэж аахгүй. Одоо цогсоо моксооч гэдэг юм уу те. Тэгээд энэ нэмэгтэй болохоор өөрөө ингээд ойрлол одоо интервью хийх гал тэгсэн чинь дэрээ хэлсэн гэж аахгүй Capricorn Clark. Хэрв чи энд оролцох юм бол те оролцоод зогсоох гэж оролдох юм бол би ч гэсэн чамайг ч гэсэндээ I'm gonna fuck you up. Би чамайг ч гэсэн адилхан зодоо шүү гэж хэлсэн байлээ. Тэгээ ерөөсөө юу ч хийж чадахгүй. Тэгээ дараад нь ингээл бүр Uncle Paul гээд нөгөөний би хамгаалагч руу залгасан гэж аахгүй. Зогсоогоод өгөөч гэл ингээл гуйгаал. Бас Uncle Paul-ын юу ч хийгээгүй гэсэн угаасаа ойлгомжтой. Тэг хин ч юу ч хийдэггүй гэж байгаа аахгүй. Ер нь зодоод иж хатна. Тэгээд удалгүй ингээд дэрий шууд энэ нэмэгтэйг ингээ хөөсөн гэж аахгүй. Capricorn Clark-ыг чи одоо яв
гэ хөөсөн юм лээ. Тэгээд энэ эмэгтэй явгаас өөр аргагүй болоод ингээд алхаад явсан гэж аахгүй юу. Тэгэд алхаж явж явах замдаа ингээд уйлаад Cassie-гийн ээж рүү залгасан гэж аахгүй. Regina Ventura руу залгаад ингээд дэрий ингээд танай охиногчээс та өгтлэн зодож байна. Би ингээд юу хийхийг мэдэхгүй байна. Ингээд би цагдаа руу залгаж болохгүй. Хажуугаар байгаа би хамгаалагчд нь юу ч хийхгүй байна. Одоо Cassie бүр болохоо байж гин те. Ганц одоо юм хийж тусалж чадах хүн та байна. Та зогсоогоо тооч гэж бүр ингээд гуйсан гэж байгаа аахгүй. Cassie-гийн ээжээс нь. За тэгэд энэ үйл явдал болж өнгөрсний дараагаар нь дахиад л те дэрий ингээд Capricorn Clark айгу хэлдэг гэсэн нэ чи яагаад надад хэлээгүй чи хизээ энэ хоёрыг хоолж мэдсэн те тэг яагаад надад хэлээгүй би ер нь бол ингээд шууд та хоёрыг хоёулан гэж алчхаа те би та хоёрыг ингээд алчхаж чадна тэр гэр харагч гэсэндээ ална тэгээд би Cassie-гийн ингээд нүүр мөрийг зүснэ мүснэ гэж одоо хэлдэг гэсэн байхгүй юу тэгж сүрдүүлдэг байсан заяа тэгээд ер нь энэ явдал болсноос хойш бол ойролцоогоор нэг 50 удаа нэг 6 сарын хугацаанд заяа 12 сараас ахуулаад 6 сар болтол дор хаяж 50 удаа өөрийг нь янз бүрийн байдлаар ингэж сүрдүүлдэг байсан гэж аахгүй. Чи надаас тэрийг нугаа үздэй би одоо чамайг алчих уу малчих уу гэдэг юм уу те. Ийм байдлаар айгүй ихтэй гэж сүрдүүлдэг байсан гэсэн. За тэгээ энэ явдлын дараа удалгүй ингэж дээрээ шууд энэ эмэгтэйг ажлаас нь халсан гэж аахгүй. Ажлаас нь халаад чи одоо надад ажиллахгүйгээс гадна чи одоо өөр хаач ажиллаж чадахгүй те Hollywood-ийн индастринд хаач ажиллаж чадахгүй би чамайг одоо blacklist хийлгүүл ингэж хэлсэн юм байна лээ. Тэг угаасаа яг хэлснээрээ болсон гэсэн өөрийг нь ерөөсөө хаанч ажиллаж болохооргүй болтол нь ингээд хүмүүс ажилд авахааргүй болтол нь ингээд blacklist хийсэн гэж аахгүй. Ер нь тэр нь айгүй аюултай юм байл манайха Hollywood-д бол те одоо blacklist хэлгүүлнэ гэдэг нь бол хамгийн аюултай зүйл юм байна лээ. Зүгээр л ингээд хамаг найз нөхөд бусад celebrity хүмүүстэй хэлцдэг юм шиг байхгүй. Битгий энэ хүнийг ажилд ав гэд тэг угаасаа ингээд бүр blacklist хэлгүүлээд ажил олдохгүй амар хэцүү байсан гэд ярьж байсан. За тэг энэ нэмэгтэй ингээд ер нь айгүй олон жил дээрээд ажилласан байгаа байхгүй. Өөр position-д ажиллаж байсан. Тэг заримдаа болохоор эхний удаад нь болохоор одоо өөрөө хүслээр гараа авсан гэж байгаа штэ. Тэгэнгүүт нь дээрээ гуйж авчираад өөр позишн дээр оруулсан. Бас нэг өөр удаа ингээл дээрээ энэ нэмэгтэйг халж исэн гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор wrongful termination байсан. Ямар шаардлагагүйгээр ингээд одоо үндэслэлгүйгээр ингээ өөрийг нь халсан. Тэгэхээр одоо wrongful termination гэдэг тэнгууд нь тэр тохиолдолд нь болохоор нэмэгтэй өөрөө хуульч аваад өмгөөлөгч аваад тэгээд дэрийг өмгөөлөгч нартай хандаад ийм тохиролцоонд хүрээд энэ нэмэгтэй ингээд дэрэгээс мөнгө авч ирсэн юм байна лээ. Яг хэдэн төгрөг бол мэдэхгүй заяа. Энэ prosecutor асуусан юм л да ингээд хэдэн төгрөг авсан бэ гэж асуусан юм байлаа. Тэгсэн чинь objection гэл нөгөө нэг талаас ингээ object хийсэн гэж аахгүй. Тэгээ яг хэдэн төгрөг авсан нь бол мдээгүй. За тэгээд түүнээс гадна ингээд өөрөө бас заримдаа ингээ халагдаж энтерчээд өөрөө босож хурж ирж дээрээд ажиллах гад ингээ гуйдаг байсан гэж аахгүй. Гуйдаг гэ дахиад ажиллуулчих яачтай энэ тэргээ тэгдэг. Тэгээд бүр сүулдэ энэ одоо хэрэг босны дараахан заяа. Тэгэхээр одоо нэг сая өнгөрсөн жил мэл гэсэн үг заяа. Дэрийн одоо хуульч нартай очруулсан гэж аахгүй. Тэр хуульч нар нь Mark Agnifilo тэнгуүтэй нөгөө Tini Garagos гэдэг одоогийнх нь өмгөөлөгч наахгүй. Өмгөөлөгчтэй нь очруулзаад одоо босож хурж ажиллахыг одоо хүсэж байгаагаа ярьсан байна лээ. Нэмэгтэй тэр өмгөөлөгч нартай тэгсэн чинь тэр өмгөөлөгч нар нь за бид нэр одоо дээрээтэй ярилцсан гэсэн юм шиг үлээ таныг буцааж одоо ажилдаа авахлах одоо талаар ярилцсан ухааны юм ярьсан байна лээ. Тэгсэн мөртлөө дахиж ерөөсө холбоо бариагүй гэсэн нэмэгтэйтэй дэрийг өмгөөлөгч нар нь. Тэгээд prosecutor асууж байгаа байхгүй. Та тэгээд яагаад ийм зүйл босны дараа ингээд тэ халагдаж марагдаж чаад юм уу буцаж дээрээд хурж ирээд ажиллах гад байдаг байсан бэ гэж асуусах гэсэн чинь because I wanted my life back гэж хэлж байгаа байхгүй. Яг л би өөрийнхөө амьдралыг буцааж авахыг хүссэн. Тэгээ намайг ингээд халсныхаа дараа blacklist хэлгүүлээд надад ажил олдохгүй амар хэцүү байсан. Би бүр ингээд айгүй хэцүү байсан. Тэгээ тийм учраас би ингээд буцаад хурж ирж ажилдаа ороод тэ амьдралаа буцааж авахыг босгож авахыг хүссэн учраас би ингээд гуйгаад тэ хурж ирж ажиллая гэж исэн гэж хэлж байгаа юм байна лээ. За тэгээд үүний дараагаар cross examination болсон байгаа. Mark Agnifilo бас энэ cross examination-ыг удирдах явуулсан. За тэгээд 2024 онд болсон уулзалтын тухай ярьж байгаа байхгүй. Энэ уулзалт нь болохоор яг Mark Agnifilo-тэй өөртөө болон Tini Garagos-тэй хийгдсэн уулзалтын тухай ярьж байгаа байхгүй юу? Та тэр уулзалтан дээр ингээд тэ өөрөө буцаж хурж ирмээр байна ажил одоо дээрээ буцаж ажилламаар ингэж хэлсэн тэ гэлсэн чинь тийм би тэгж хэлсэн үнэхээр ажил одоо буцаж ажилд орохыг хүсэж ирсэн гэж хэлж байгаа байхгүй юу? Та тэр үед ингэж хэлжсэн шүү дээ. Өө би одоо ингээд дэрийг нь туслахаар ч юм ажиллаж исэн бол дэрээ ийм байдалд орохгүй байх байсан юм а тийм одоо гимт хэрэг мэргийн асуудалд орохгүй байсан маа гэж хэлсэн шүү дээ. Та тэрийг санаж нэг л гэсэн чинь probably би хэлсэн байхаа би хэлэхээр зүйл наадах чинь гэж хэлсэн байна лээ. За тэгээд Mark Agnifilo бас хэлж байгаа хгүй та нэг удаа ингэж хэлжсэн гэсэн ингээд Cassie өөрт чинь дэрий чамд ингээд she's not good for you Cassie is not good for you гэж хэлжсэн мэлээ. Cassie чамд тохирохгүй гэсэн одоо утгатай зүйлийг хэлжсэн гэсэн штэ гэсэн чинь yeah I thought so. Би яг тэгжсэн ягаад гэвэл тэр хоёр хоорондоо амар toxic байдаг гэсэн учраас угаасаа ойлгомжтой би та хоёр биемдээ зохицохгүй Cassie өөрт чинь чамд зохицохгүй гэж хэлжсэн гэж үннээ хэлсэн. За тэгснээл одоо энэ эмэгтэйгийн
Айгу дээр үеийнхэн найз Janet гэдэг эмэгтэйн тухай яриад явж байгаа байхгүй. Тэгээ тэр эмэгтэйгийн тухай яриач гэж асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээд дөнгөж Нью-Йоркод хурж ирчгээд одоо дийрээд ажиллахаасаа өмнө заяа дөнгөж Нью-Йоркод ингээд юу яагаад нүүж хурж ирээд ажилд орчоод байж ах үедээ Janet гэдэг нэмэгтэй танилцсан гинэ. Тэгээ энэ нэмэгтэй болохоор айгуу тийм socialite нэмэгтэй байсан юм билээ. Айгуу хүн амтнд таньдаг заяа. Тэгээ тэр одоо найз нь тэр Janet гэдэг нэмэгтэйгийн найз нь Diri байсан гинэ. За тэгээ түүнээс болоод ингээд Diriтэй анх танилцчихсан гэж аахгүй юу? Энэ Capricorn Clark. Тэгээ ингээд энэ хэд найз болоод хоорондоо айгуу hang out хийгээд уулзаж мулцдаг болсон юм байна. Тэгээд тэрнээсээ баг болоод тэ ингээд Diriэд ажиллаж ирсэн гэж тэгж байгаа аахгүй юу? Тэр эмэгтэйгээр дамжуулж, Janet гэдэг эмэгтэйгээр дамжуулж. Тэгэл тэгсэн чинь Mark Agnifilo асууж байхгүй. Та өөрийгөө анх Diriтэй танилцахдаа Diriэд ингээд crashlж исэн гэдгээ санаж байна уу гэсэн чинь үгүй би хизэж crashlж байгаагүй Diriэд гэлтгсэн мэл гэсэн чинь та are you sure та санахгүй байгаа мó илүү би танд сануулад өгье гэд Mark Agnifilo нэг мэйл харуулсан гэж аахгүй имэйл. Одоо энэ эмэгтэйгийн Diri рүү явуулжсэн нэг имэйлийг харуулсан цаа. Тэгсэн чинь тэр имэйлэн дээр нь юуг бичсэн байсан бэ гэхээр штэ те. Би анх ингээд танилцахдаа те чамтай хамгийн анх ингээд танилцахдаа чамд ингээд амар crashlж исэн чамайг айгүй ингээд crashlж исэн. Гэтэ би чамд ингээд мэддэгдүүлэхгүйгээд те би ингээд амар тийм cool байхыг хичээгээд ингээд чамд ерөөсөн мэддэгдүүлэхгүй байхыг хичээжсэн. Гэхдээ намайг одоо чамайг crashдаг байсан гэдгийг Janet баг мэддэг байсан байхаа. Ганц мэддэг хүн бол Janet байсан. Тэгээ Janet бит хоёр чиний араар ингэж ярьдаг байсан чамайг chalk гэж дууддаг байсан гинэ. Chalk гэдэг нь болохоор chocolate, шоколад гэдэг үгний одоо товчлол те. Чамайг chalk гэж дуудаж битэр ингэж одоо шорхдаг байсан энэ гэж ярьжсэн байна лээ. Тэгээ хэдүүлээ ингээ хамтдаа hang out хийдэг байхад айгүй гоё байдаг байсан. Тэгээд гэтээ чи бол миний тэр нөгөө нэг feeling те crush одоо хийдэг одоо тэр feeling-ийг reciprocate хийдэг гэсэн үгүг мэдгүй чи бас намайг одоо crashдаг байсан үгүг би мэдгүй л дээ. Гэтэл чи ингээ надтай ингээ hang out хийхийг хүсээд те тэр groupтэй найзуудынхаа group намайг байлгадаг байсан. Би айгүйх баярлдаг байсан. Айгүй сайхан дурсамж байна шүү те энэ гэсэн тиймэрхүү имэйл байсан юм байна лээ. За тэгээд Mark Agnifilo тэр нөгөө нэг lie detector test хийсэн гэдгийг яриад байгаа байхгүй асууж эхэлж байгаа. Та тэгээд юу гэлээ тэр lie detector test-ийг хийгээд бүр ингээ тэр машин цашинд ингээд тэ уйгдчихад баг бүтэн өдөржингөө тэгээд уйгдаад байсан гэсэн үг юм уу гэсэн чинь бүтэн өдөржингөө тэгээд шууд өдрийн туршид байна гэж байхгүй л дээ зүгээр ингээд бит хоёр завсарлага авч байгаа штэ тий ингээд заримдаа ингээд тэр тестүүдээ хийж дуусчаад тестийнхаа результыг хараханд бол тэр юмнуудыг салгах хэрэгтэй байдаг гинэ. Тим үеүүдэд угаасаа сална гэсэн үг. Гэхдээ ер нь process нь бол бүтэн өдрийн турш ингээд үргэлжилдэг байсан ингээд тэгсэн аахгүй гэсэн чинь та тий 5 өдрийн турш тэгэж тэр эзэнгүү байрлах дотор ийм залуутай ингээд тэ lie detector тест хийгээ суусан мөртлөө яагаад одоо хүний нөөц дээр очиод те дэргийн компани хүний нөөц дээр очиод ингээд би ийм юм болсон ингээд бүр ингэж баривчлагдаад те барьцаалагдаад ийм lie detector тест хийгээ суусан мус ингэж яагаад хүний нөөцтэй хэлээгүй ингээд чи би юу гэж хэлэх юм бэ те намайг яахан энэ чин дэргийн компани юм чи би юу гэж тэрийг очиж хэлж яхаа. Тэгэд Mark Agnifilo дахиад асуугаад байхгүй та ингээд ингэж амар айсан зовсон зүдэрсэн энэ төр гэж яриад байгаа мөртлөө тэгэл ажлаасаа халагдчихаараа юм эсвэл ажилласаа гарчхаар яагаад буцаж хурж ирэл энэ олон жилийн туршид те дээрэд ажиллах гад байсан юм бэ гэж асуусан аахгүй. Тэгсэн чинь амар хэцүү байсан надад хэцүү байсан те дээрээ намаа ингээ blacklist хийжсэн надад ажил байхгүй би хинс ч ажиллаж чадахгүй тэгээд би яаж байгаа тэр үед ингээ жирэмсэн болоод өөрөө хүүхд төрүүлсэн те миний хүүхэд autismтай гэж аахгүй. Autismтай тэгээд ерөөсөө non verbal гэсэн заяа ерөөсөө юм ярьдаггүй юм л да хөрх юмдаг одоо хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй тэгээд тийм хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тэгээд ажилгүй тэгээ мөнгөгүй надад хэцүү байсан. Тэгээд ямар ч ажилд орох боломжгүй. Ягаад гэвэл дээрээ намайг blacklist хийлгүүлчихсэн болохоор тэг би надад өөр ямар арга байгаа юм бэ? Тэглээч би дээрээд айгүй олон жил ажилласан. Тэгээ маш олон ийм одоо позишнууд дээр ажиллаж ирсэн. Тэгээ би дээрээд өөрийгөө айгүй хэрэгтэй хүн байсан гэж бодож ирсэн. Тэгээ айгүй сайн ажиллаж байсан гэж бодсон. Би бол айгүй амар сайн ажилдаг байсан. I was so hard working гэж хэлж байгаа хгүй. Хинч над чиг тэгж сайн ажилдаг байсан. Би бол амар сайн ажиллаж байсан. Тэгж байгаа дээрээ намайг ингээд те шууд хаалж явуулчаад ерөөс нь намайг тоохгүй. Тэгээд дээрээ тэр намайг касетэ хийсэн тэр үйлдэлээс болоо те касагийн кир карате явж байгаа гэдэг дэрэгээс нуусан гэд тэрнээс болоо халчхаад ерөөс нь намайг ингээд тоож тагж хараагүй те тэгсэн мөртлөө надаас өөр илүү ингээ өөрөөс нь уравсан шаравсан хүмүүсийг болохоор дараад нь уучлчихсан тохиолдол зөндөө байдаг. Тэгж яхад юу ингээ намайг уучлахгүй байсан болох надад аюу хэцүү байсан гэж хэлж байгаа хгүй. Тэгээ Mark Agnifilo айгу бол мессежүүдийг харуулсан. Тэр мессеж нь болохоор энэ эмэгтэйгийн дээр рүү бичсэн мессежнүүд байгаа хгүй амар гуйсан те. Тэр чи надад хизээ уурлахаа болох юм бэ? Хизээ намайг өршөөх юм бэ? Тэгээд надад аюу хэцүү байна те. Би чамд айгу сайн ханддаг байсан, сайн ажилдаг байсан. Надаас өөр ингээ
одоо бүр амар чамд муу юм хийсэн хүмүүстэй тиймэрхүү хүмүүсийг чи өршөөгөөд буцаагаад ингээд ажилдаа оруулаад ч юм эсвэл буцаагаад ингээд найз болсон мөртлөө яага надад ингэж хандаад байгаа юм бэ гэх юм уу айгуу тэгж гуйсан тиймэрхүү мессежнүүд зөндөө байсан юм байна лээ. Тэгэд ер нь нэмэгт хэлээд авахгүй би энэ мессежүүдийг бичсэн яагаад би үнэхээр I felt hurt те яагаад би намайг би тийм сайн ажилдаг байхад намайг ингэж байгаа юм бэ гэл амар ингээл уйлал амар emotional байсан гэл тэгж байгаа байхгүй. За тэгэд Cassie-гийн тухай асууж гисэн байхгүй. Тэгээд та Cassie-тай айгуу найз байдаг гэсэн тэгэл асуусан ахгүйсэн чинь эхлээд те эхний жилүүдүүд бол айгуу сайн найзууд байдаг гэсэн айгуу дотн байдаг гэсэн тэгчээд яг 2008 оноос эхлүүлээл дэрэтэ яг үерхэд эхэлсний дараагаар Cassie-гийн зан чанар нь ингээд жоохон өөрчлөгдөж эхэлсэн гинэ. Ямар утгаараа өөрчлөгдөж эхэлсэн гэсэн чинь тийм амар bravado зан чанартай болж эхэлсэн гинэ. Айгуу тийм юм хэмээг ингэж айгуу тийм high maintenance болсон ч юм уу те айгуу химиг шаарддаг те би өстө Дэрикийн girlfriend юм чинь одоо би Дэрэтээ үерхдэг болсон юм чинь гэсэн нэг тиймэрхүү жоохон те хатагтайлаг тиймэрхүү зан ааштай болсон гинэ. Дэрий надад цалин төлдөг учир нь болохоор би баг Cassie take care хийх ёстой те би Cassie-д ингээ үйлчлэх ёстой учраас Дэрий надад цалин төлдөг гэж баг Cassie бодсон юм шиг үлээ. Гэтэ тэр бол миний одоо тэ үүрэг рол байгаагүй миний үүрэг рол чинь тухайн үедээ Дэрийгийн ассистент хийх байсан болохоос би ерөөсөө Cassie-д үйлчлэх тийм одоо зааварчилгаа байгаагүй. Тэгэд ер нь Cassie-гийн одоо хүсэж байгаа дэмэнд хийж байгаа юмнууд нь арай их болоод хатагтайлаг болоод тэ тийм зан дива зан чанартай болоод унс нь одоо ажиглагдсан гэж хэлжсэн. Тэг бүр ингэж хэлсэн байхгүй. She went from being a sweet model to feisty girlfriend гэж аахгүй. Айгу тийм хөөрхөн sweetтэй айгу ээлдэг тийм модель охин байжснаа. Гэгүнтхэн яг дэрэтэ үргэж эхлэнгүүтээ айгу тийм feisty тийм ингэсэн те тийм одоо найз охин girlfriend найз бүсгүнд болж хуурсан гэдгсэн. Cassie одоо talented гэж боддгоо. Тэгээ авьяаслаг хүн гэж боддгоо гэж гисэн аахгүй. Тэгсэн чинь Capricorn ингэж хэлж байхгүй. I think she has talent and a very beautiful girl гэж хэлсэн байлээ. Cassie бол ингэж авьяаслаг гэж болчихлээгүй заяа. Та Cassie-г авьяаслаг гэж боддгоо гэж сүсэж тэгсэн чинь авьяас бол байх нь бол байгаа. Тэгээд бас айгүй царайлаг охин л гэж боддог гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь Mark Agnifilo битээс Cassie авьяас байгаа юу гэж асуугүй авьяаслаг уу гэж асуусан. Арай ч өөр болоод байгаа шүү дээ. Тэгсэн чинь миний хувьд бол те авьяаслаг гэдэг хүн бол те Mariah Carey эсвэл Whitney Houston-ы төрлийн тиймэрхүү артистуудыг би үнэхээр авьяаслаг байглаасаа төрчихсөн тийм авьяастай хүмүүс гэж хэлнэ. Би бол Cassie-г бол тэгж хэлэхгүй, team зинданыг гэж хэлэхгүй. Cassie бол more of a studio artist гэж хэлсэн. Ер нь студид байх ёстой тийм дуучин гэж байгаа байхгүй. Яг бол хоолойныхын чанар нь тийм мундаг биш ингээд live performance хийгээд тэ амьдаар дуулаад чадаад ахаар тийм мундаг авьяастай дуучин биш. Студид л байж иж айгүйх тийм auto tune, equalizer энэ төр ашиглаж хоолойн дээр тиймэрхүү янз бүрийн студийн юмнууд ашиглаж ижил ингээд студид дуулахаас биш яг ингээд тайзан дээр гараад live performance хийх бол тийм төрлийн одоо дуучин бишээ гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд тэгсэн чинь do you think she's hardworking гэдэг сахгүй. Тэгсэн чинь not really гэж хэлсэн заяа. Cassie бол нэг тийм амар сайн ажилтдаг хүн бол байгаагүй. Ажлын тийм одоо ирч хүчин нэрэг байгаагүй гэсэн утгаар нь ярьсан байна лээ. Тэгэд яагаад гэдгсэн чинь ажиллаад өөрийнхөө студ дээр өөрийнхөө одоо карьер дээр ажиллахын оронд найз залуутайгаа л ингээл цагийг өнгөрөхийг илүүчилдэг байсан гэдгсэн. Ингээл дэрээтэл ингээд цаг хугацааг өнгөрөөгд байж байгааг хүсдэг. Тэгээд өөрийнхөө яг карьер дээрээ ажлын гэсэн тийм юм байдаггүй байсан гэж хэлсэн. Тэгээд ялангуяа she became even less hardworking гэж аахгүй. Бүр яг Kim Porter өөрийнхөө ихрүүдийг төрүүлсний дараагаар улам ингээд Cassie-гийн тэр ажлынхаа одоо хүсэл нь багассан гэдгсэн. Улам л ингээд бараг ажил хийхийг хүсдэггүй болсон гэж хэлжсэн. Тэгээд Mark Agnifilo хэлж байгаа байхгүй. Kid Curry өөрөө testify хийхдээ ерөөсө Дэрийг буутай байгаа үгүйг нь мдээгүй гэдгсэн. Тэгсэн чинь та ингээд сая хэллээ шүү дээ. Би ингээд Cassie-д уцаар ярьж байхдаа ингээд Дэрий буутай байж байгаа тэгээд Kid Curry-гийн гэрлүү яваад орлоо Kid Curry гална гэнэ энэ төр гэж хэлсэн. Тэгээд Kid Curry яагаад тэгээд testimony дээрээ буутай Дэрийг буутай байгааг нь мдээгүй гэж хэлсэн. Гэтгсэн чинь би хэлхийн хувьд бол хэлсэн. Гэтэ би Cassie-д хэлсэн болгосон тэр Kid Curry яг тэр хэсгийг намайг хэлснийг нь сонсон үгүйг мдээгүй. Би зөвхөн Kid Curry-гийн хоолойг нь цаана сонссон. Тэгэд яг одоо гэгүнтхэн л юу яриад байгаа юм бэ? Тэр миний гэрт байгаа мó гэж орилж байгааг цаана сонсон. Гэхдээ яг намайг he has a gun гэж хэлхийг сонсон үгүйг бол би мэдэхгүй. Тэгээ сонсоогүй юм байлгүй дээ гэдэг жилжсэн. За Capricorn Clark-ийн яг энэ cross examination-ийнхаа үеэр хэлсэн нэг юм нь бас нилээд их хүмүүсийг цочролд оруулаад айгүй их сонь сэтгүүлээр яригадаад байгаа.
За тэр нь юу вэ гэхээр нэг удаа Capricorn Clark Cassie-гаас асуусан юм байна л да. Чи одоо ингэж зовж байгаа хэмжинтэй ингэж зодуулаад байгаа юм чинь зүгээр дэрэгээс салчуул яадаг юм бэ гэж хэлсэн байна. Тэгсэн чинь Cassie юу гэж хариулсан бэ гэхээр Jay-Z is taken, who would I date гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэж хариулсан байлээ. Jay-Z аль үжинээ ингэж найз охинтой болчихсон. Тэг би өөр хинтээ үерх юм бэ гэж тийм хариултаа өгсөн юм байна лээ. Тэгээ энэ бас айгүй хүмүүсийг ингээд цочрогоод байгаа. Тэгээд баг Cassie зөвхөн юм мөнгөтэй одоо юм хөгжмийн индастринд айгүй тийм powerful хүмүүстэй л заавал үерхэх ёстой гэж өөрөө итгэцэн юм шиг гэж тэ тэр Cassie-гийн одоо тэр талыг харуулж байгаа гэж хүмүүс бодоод байгаа. За ер нь бол энэ нэмэгтэйгийн ярьсан зүйлүүд бол айгүй хүмүүс таалагдсан юм шиг үл ер нь ярьж байгаа өнгө айсанд байгаа байдал нь тэ ер нь ингээ ярьж байгаа зүгээр л үнэхээр яг үнэнгээ хэлж байгаа. Яг л өөрч тохиолдсон юу басан тэ тэргэл хэлж байгаа юм шиг тэ. Хэдийгээр өөрийг ингэж дарамтлагдаг байсан ч гэлээ ийм амар зүйлүүдийг харсан ч гэлээ тэ үнэхээр хүний амьдралд бол мөнгө гэдэг зүйл айгүй чухал шүү дээ. Хүн ажилласаа халагдчихж байгаа, өөр ажилд орох боломжгүй болчихж байгаа хүн blacklist хийгээ хажиж байгаа болохоор үнэхээр л хурж ирээл тэ ажлаа гуйгаал намайг буцаагаад ажил авчихлаа гэж гуйсан тэ тэрнээсээ бол өөрөө үнэхээр ичихгүй хэлжсэн. Би үнэхээр буцаад ажилдаа ороод ягаад гэвэл өөрөө өвчтэй хүүхэд мөхттэй тэ. Тэгээ ер нь байгаа байдал нь ярьж байгаа өнгө айс нь бол үнэхээр хүмүүс таалагдсан юм шиг үлээ. Тэгээ хүмүүсийн бодож байгаагаар яг энэ нэмэгтэйг өгсөн testimony бол prosecutor талд айгүй хэрэг болно гэж бодож байгаа. Яг л нөгөө нэг хүмүүсийг дарамтлагдаг байсан гэд те яг нөгөө нэг racketeering charge чинь орчих байх гэж бодоод байгаа аахгүй яг тэр хүмүүсийг одоо тэгэж дарамтлсан. Тэг ингэж coerce хийдэг байсан, янз бүрийн юмар нь боож баримталдаг байсан. Тэг ингэж ажлаас ч халаа шүү би чам blacklist шүү миний юмыг яах юм бол ингэх юм бол гэж тэгэж дарамтлж сүрдүүлсэн, coerce хийсэн, threat хийсэн юмнууд байсан гэдэг нь бол энэ нэмэгтэйгийн мэдүүлгүүдээр аягүй гараад ирчихэж байгаа гэж хүмүүс бодоод байгаа. За хамгийн сүүлд нь манайхан Cassie-гийн ээжийн testimony-г яриадахаа. Cassie-гийн ээжийн testimony бол маш богинохон. Угаасаа stand дээр аягүй тийм удаан суугаагүй хэдхэн минут л суусан юм шиг байлаа. Cassie-гийн ээж бол нэг тийм амар суртай юмнууд бол яриаггүй ганц ярьсан зүйл нь юу вэ гэх юм бол яг тэр Kir Kare-гийн situation тухай ярьсан байгаа. Одоо Cassie нэг удаа яг 2011 онд ээж авруугаа залгаад тэрий одоо ингээд намайг тэ надад уурлаад намайг одоо миний секс хийж байгаа бичлэгийг ингээд тараана гэдгсэн. За тэгээд түүнээс гад намайг ингээд сая зодсон. За тэгээд Kir Kare болон Cassie ингээд алнаа гэж одоо сүрдүүлсэн гэсэн тим имийг уцаар залгаж хийсэн. Тэгээд хурж ирээд одоо Christmas үед гэртээ хурж ирээд надад хөрсөн зүйлүүд харуулсан гэдгээ бол хэлсэн. За тэгээд түүнээс гадна яг тэр үеэр заяа. Дэрий Cassie-гийн ээж авыг нь дарамтлаад $20,000 авсан гэж байгаа байхгүй юу. Хэрэв $20,000 өгөхгүй бол те Kir Kare одоо энэ зүйлээс болоод Kir Kare-тэй ингэж таны охин чи явуулсан байна. Тэгээд хэрэв $20,000 надад өгөхгүй бол би одоо охины чи одоо тэгж секс хийж байгаа бичлэгийг тараана марана гэж сүрдүүлсэн байна лээ. Тийм учраас ингээд энэ ээж аав хоёр нь бүр зээл авч агаад заяа лоон одоо банкнаас зээл авч агаад ингээд $20,000 өгсөн гэж байгаа байхгүй $20,000-ыг дэрээд авч өгсөн гэж ярьж байгаа юм байна лээ. За өөр бас нэг ярьсан зүйл ингээд гэх юм бол нөгөө Mia гэдэг эмэгтэй байсан гэдгсэн шүү дээ. Нөгөө нэг дэрээд хүчндүүлсэн одоо дэрийн бас нэг туслах байсан эмэгтэй. Тэр эмэгтэй нэрээ өчигдөр мэдээлэл өгсөн байгаа. Тэр эмэгтэйгийн мэдүүлгийн тухайд хэдүүлээ дараад нь ярина. Тэгэд энэ Cassie ээж ярьж байхгүй нэг удаа дэрийн гэртэн байж байхдаа Mia гэдэг тэр туслагтай нь галын өрөөнд ингээл юм яриад инээлдээл ингээл зогсож исэн байл та. Тэгсэн чи яг дэрий ороод ирсэн гэдгсэн. Тэгснэ яг Mia руу харангуйта чөт юунд энийг байгаа юу тийм амар инстэй байна. Ингээл амар хэлсэн гинэ. Тэгсэн чи яг тэгж хэлэнгүүт Mia гэг үнтх амар ингээд үнэхээр амар айж байгаа нь бол харагдсан гэсэн гэг үнтх ингээл айгүй амар болчихсон гэдэг жисэн. Тэгээ ер нь бол тэ дэрий бол хүн амтныг айлгаж явдаг гэсэн одоо зүйлийг харуулахыг хичээсэн юм шиг үлээ. Тэгэд энэс өөр зүйлийг бол яриаггүй. Тэгээд cross exam чигээгүй. Одоо judge нь асуусан байхгүй юу? Defense талаас cross exam хийх үү гэсэн чинь no questions гэж хэлсэн байлээ. Тэгээд ийм л богинохон мэдээлэл болсон байлээ. За манайхаа өнөөдрийнхөө дугаартаа ийм гэрчүүдийн мэдээлгүүдийг та нарт ярьж өглөө. Ер нь тэгээд бодож байгаад тэ яг туслахуудынх нь мэдүүлгүүдээ нэг базаад дугаар болгоод ярил зүгээр юм гэж бодоод энэ гурвыг ярьж өглөө. Тэгээ түүнээс гадна Cassie-гийн ээж маш богинохон мэдүүлгийг хөргөлээ. Хамгийн гол гэрч бол үнэхээр Capricorn Clark байсан гэж бодож байгаа. За ингээд та бүхэн маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За ингээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хобболохой болонгаараа цоо хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.